За сайн байцгаана уу. За өдөрөө эхэлсэн байгаа цуглааны өргөжлүүлье. Тэг. Бурхан амьд байна. Бурхан ажиллаа хийсээр байна. Өнөөдөр манай гэр бүл аюу олон баяр болж байгаа. Шинэ жил төрсөн өдөр тэмдэглэх гээл. Тэ хүнтэй адилхан бидний дотор ч бас баяр хөөр байна. Та ямар ч асуудалтай байсан, юу ч байсан Бурхан дотороо баярлах. Тэр баяр хөөр чөлөөтэй өвдсөн байна. Тэ хүн болгон дотор. Тэгэд би өнөөдөр ярих үг 14 хоногийн өмнө яасан байгаа ингээд за Бурхан би юу ярих уу гэл. Гэсэн Бурхан болохоор одоо миний оюун санааг чуулга өмсөө. Одоо дараагийн алхам одоо бид нар ингээл олон асуудлууд бид нар одоо чи ийм байна, тийм байна, чамд ийм асуудал байна, чи ийм алдаатай байна гэж магадгүй бид нар дотор өөрөөсөө бодож иш магадгүй. Би одоо эрүүл мэндийн асуудалтай байна. Надад санхүүгийн асуудал байна. Тэ? Манай гэр бүлд ийм асуудал байна. Надад ч бас ийм асуудал зөндөө байна. Тэгээ Бурхан чи асуудлаа харах юм уу, намайг харах юм уу? Тэ? Магадгүй зарим би цусалтаад байна гэдэг гүгүүд хийж магадгүй. Юу гэвэл би амар цусалтай, би бараг л Библиэлд хэлдэг шиг уйман өвчтөө байна гэж бодож иж магадгүй. Гэхдээ Бурхан бол өөрөөр харж байгаа юм биш үү? Хүний бүр өөрөөр харж байгаа юм байна. Юу гэвэл чамаа зүр хүүхдээр л харж байгаа. Тэр чамаа өөртөө өнгөж харахгүй, чамаа өвчтөө өнгөж харахгүй. Тэр бол Христийн хүүхд. Христ дотор Бурханы хүүхд л гэж бид нар харж байгаа. Намайг ч үрсэл тэгж харж байгаа. Юу гэвэл муу нэгэн болохоор бидрийг чи бол ийм дотроос ярина. Чи бол ийм. Чи одоо яаж чи одоо цуглаан нээх гэдэг эсвэл яаж магтаал үдирдэх гэдэг. Чиний дотор ийм асуудлууд байна шүү дээ. Тэ? Чамаа ингэж дээ шүү дээ. Чи урд гарч ярьдаг юм бэ? Ч юм уу те. Би Бурханы хүүхд байна л гэсэн. Юу л Бурханы хүүхдүүд гараад ярихад юм сөдөлдөг, юмсыг хаадаг. Харах өрсөнц бидэрт үгийг тунхагладаг. Тэгээд тэр үгийг барьдаг, бид нар зогсдог, мандаг. Тэгээд би юу болж байгааг хардаг. Юу гэвэл би асуудлуудыг хизээж харахгүй. Яагаад гэвэл миний дотор байгаа Христийн хайр, түүний хүч чадал, түүний инэрл нэгүсэл намайг юу гэж харж байгаа. Тэрийг би харах болно. Тэгээд Бурхан хүн болгоо иш үзүүлэгч бай гэнэ. За би яаж иш үзүүлэх чахан нэг төлөө иш үзүүлэх юмсан чи өөрийнхөө төлөө иш үзүүл. Юу гэвэл өөрийнхөө амьдралыг иш үзүүл. Гэтэ өөрийнхөө амьдралаар асуудлыг хүлээж аваад ээ. Муу нэгэн чиний чигнээс чи өөртөө нэг эсвэл чи эрүүл мэндээр асуудалтай чиний боловсрол чи юм байна гэж хаад нэрээ тийм би нэрээ тийм нэрээ яг үнэн штэ гээ би тэрнтэй эвлэрчдэг. Тэгээд би өөрөө тэрнтэй эвлэрсэн тохиолдолд яг үгүй тэр зүйлийг би тарьж эхэлнэ. Тэр зүйл миний тэр зүрхэнд тэр далд үүр ургана. Тэгээд хизээ нэгэн өдөр чи тэргээр өөрөө яална. Тэгээд муу нэгэн бол бид нар ялсаар агаад эцэст нь тэр зүйлээр бидний бүр дорд болгоод тэгээ Бурханаас холбуулахыг хүсдэг байхгүй юу? А Бурхан болохоор юу гэдэг вэ? Үгүй би чамтай хамт байгаа. Наад асуудлаа зүгээр барийг хүрээд ирээч тээ. Би чамд сонсож штэ. Тэ? Юу гэсэн юм бэ? Чи өнөхөр асуудлуудыг чинь би харах гэж яасан бол би бол загламаа дээр аль хэзээний та нарыг яалаа тэ. Хүч чадлыг тэр өгөхгүй штэ. Бид нар мэддэг байхгүй ямар сул дорой хүн бэ? Хүн байхгүй бид нар чинь бид нар алддаг. Би бол алддаг гэж хэлэхгүй би бол алддаг. Гэхдээ би алдчихад алдаан дээр биш. Тэр алдаагаа бариад Бурхан руу очих хэрэгтэй байхгүй. Би ингэчлээ. Би юм байна. Тэ? Та намайг яг юу гэж харж байгаа юм? Үгүй шүү дээ. Би ч юм гэж хараагүй чи алдсан байсан юм уу? Муудаа зүтгүүлэл одоо хүлээ зэгсрэл цааш алах л та. Юу алдаа яа? Бид нар төгс олчоо Бурханыг дагдаг байхгүй. Алдаатайгаа Бурхан дотор очиод алхах тусам жил ирэх тусам миний тэр асуудлууд хойно үлдэж байгаа би хардаг байхгүй. Тэр асуудлууд гэр бүлүүдийн асуудлууд, үр хүүхдийн асуудлууд, нийгэм дээрх ажлын асуудлууд бүх зүйл Бурханы нүдээр харахад төгс хийгдэж байгаа гэж би харж байгаа. Юу гэвэл бид нар гэр бүлдээ хаанчлж байгаа, засаглалыг тогтоож байгаа, ойр дүүрэг хайв байшин гэдэг бүгдэн дээр засаглалыг тогтоож байгаа. Дүүрэг дээрээ засаглалыг тогтоож байгаа, Монгол улс дээр засаглалыг тогтоож байгаа. Юу гэвэл Бурханы хүүхдүүд гарч ирээд тунгалахад юмс болдгийг бид нар харж байгаа. Манай байрны иргэн тойрон хэдэн сарын өмнө зүгээр л нэг юм цул шороо ингээл хүмүүс очих зогсоолон хүртэл юу
машин тавих зайгүй ингээл оршин суугч нь өөрсдөө машин тавих зайгүй ингээд эндээс бөө машинд орж ирдэг. Хэдэн сарын өмнөөс манай зогсоол бүр ингээд айгуу гоё болсон. Хүүхдийн толгой медалбатай болсон. Хойдлын талбай яасан. Тэгээ манай хамгийн гайхалтай нь хоёр талтай машин зогсоолоход 22 сая төгрөг 14 хоногийн дотор өрхөөсөө цуглуулсан. Тэгээд юм хийж яхад тэр мөнгө төгрөг ч юм уу одоо ингээд хүний оюун зохион за төсөөлөл л 2 машин зогсоол 22 сая төгрөг. Нэг аль хэдэн төгрөг оногдох уу. За нэг 70 300 400 зарим айл 600 мянга төгрөг өгч байгаа. Гэтэ тэр айгүй урданд цугларсан байхгүй. Зүгээр л юм хийгдэх чивэл бид нар мөнгө биш, бүх асуудал биш, зүгээр л тэр газар тунгалах хэрэгтэй юм байна. Бурхны ажлыг чөлөөтэй гаргах хэрэгтэй юм байна өөрөөсөө. Тийм манай гэр бол ингэж өөрчлөгдөх болно. Би өөр хүүхдүүдээр хүртэл тунгалдаг. Сүнсийг одоо бодвол би барьдаг гэж хэлэх юм уу? Тэнгэрлэг ертөнцийн миний хүүхд ийм байх болно. Магадгүй одоо намаа харж байхад өөрчлөгдөөгүй байж болно. Жилийн дараа 2 жилийн дараа 18 жилийн дараа би иймэр харж байна. Тэгж яхад бурхан үгүй чи хүүхдийн тэгвэл эхнэр хүүхдийн нөхрийн төлөө залбираач. Чи тухайн үед нь бид нар заавал юмсыг баг багт нь 5 настай хүүхдийг аль 20 эддэг ирлэх 10 хэдэн жилийн өмнөх зүйлийг бид нар тунгалах хэрэгтэй юм уу гэдэг. Үгүй шүү дээ тунгалах хэрэгтэй байхгүй юу? Бид нар алсын зүйлийг харах хэрэгтэй. Тэр зүйлээр бид нар сумаа тавих хэрэгтэй. Тэр зүйлийг бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд манай хүүхэд үнэхээр танаар өргөсөн сайн хүнтэй гэрлэх болно. Манай хүүхдүүдийн гэр бүл ийм байх болно. Магадгүй би хөрөнгө үлдээхгүй ч гэсэн таныг үлдээж байна. Би чиний аавыг чинь бурхан байна. Би чиний ээжийг чинь бурхан байна. Одоо би чамтай уулзахаар ирлээ. Чиний зүтгэл зүрхэд орохоор ирлээ. Би чамтай хамт хаанчлахаар ирлээ. Би чамтай хамт засаглахаар ирлээ. Танаа аав чи ингэж залбирч ийсэн миний өмнө. Би тэгэхэд тэр нь тэгж амлаж ийсэн. Тэр амлалтын үгэд одоо биелээ олж байна. Ийм зүйлсийг бид нар сүнслэг ертөнцид харах хэрэгтэй. Бид нар бүр хитрхи ингээд урд асуудлаа юм эсвэл ингээд юм доодох зүйлийг хараад байна. Тэгээ бурхан хэлж байгаа. Дээдх зүйлийг хараач. Та нар ингээд урдгаа хараад байвал чуулган чи юу болоод байгааг та нар харахгүй. Ариун сүнс яаж ажиллаж байгааг ч харахгүй. Бурханы үг хэрхэн бидний дотор ингээд нэвцүүлбээд бидний яаж өөрчлөгдөж байгааг ч харахгүй. Ягдвал бурхан ажиллаж байгаа гэдгийг бид нар өөрсдөө харах хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар тэр зүйл дээр зогсох хэрэгтэй. Манах хэрэгтэй. Юмс яаж өөрчлөгдөж байсан бидний амьдрал дээр би тэр үгийг л барьцаар байх хэрэгтэй байхгүй. Ганцхан надаа Иесус Христ байна, Ариун сүнс байна, Бурханы үг байна. Гэтэ би энэ газар дэлхийн юмсыг өөрчлөх болно. Манай гэр бүл өөрчлөх болно. Чуулган өөрчлөх болно. Чуулган дотор бүхэл гэр бүлүүдийг өөрчлөх болно. Бидний хараа өөрчлөгдөх ёстой Христээр. Тэгээ бидний хараа өөрчлөгдөхөд би хүмүүсийг харахтаа өөрөөр харж эхэлнэ. Шүүлтийн нүд надад эзэж байхгүй болно. Энэ хүн яагаад ингэсэн юм? Бурхантай хүн байж тээ. Энэ яхаараа ингэ алдтыг. Та шүүдэг юм бэ? Тэ? Тэр хүн алдаагүй ч хийж болно шүү дээ. Явыг бид нар хардсан шүү дээ. Тэ? Тэгээ Библиэлд яг энэ зүйлүүдийг уншиж байхад айгүй олон түүх надад сануулж ирсэн юу гэвэл 1-р Самуэль дээр Самуэлийн хүүхдүүд Бурханд эсрэг авилга авч ингэж бузар муу үлдэж байна гэж байгаа юм. Гэхдээ Самуэль өөрөө сүнслэг ертөнцид ямар байгаа вэ те? Юуг барьж байгаа вэ? Магадгүй муу нэгэн ирээд тэрний чихэнд чимж олно шүү дээ. Танаа хөтөч одоо ингэж шүү дээ. Чи юу хаанчлах? Юу филистчүүдийг барих? Чи бол болохгүй. Чи бол гэр бүл танаа хүүхдүүд чи юм биш. Давидыг яадгүй хүүхдүүд нь хүртэл асуудалд ороод хүүхд мөртөл түүний хаанчлыг авах гэдэг хөвдөө явж байхад хүмүүс юу энэ чамтай бурхан хамт байхгүй. Чиний бурханы хаанчлаг гэж юу вэ? Ингээд муу нэгэн бидний чихэн лүг банг шивэндэг байх гэж би боддتي. Ер нь шивэндэг нэг юм хийх гэн хөдөл чи тэгдэг гэж юу вэ тийм бэ? Гэхдээ бид нар хамгийн гол нь тэр дуу хоолойг сонсох уу? Эсвэл бурханаа сонсох уу? Түүний өмнө очих уу? Түүний үгэн дээр алхах уу? Гэдэг чинь л хамгийн гол зүйл юм байна. Бид нар гол зүйл дээр төвлөрөөд алхах юм бол аяндаа бидний тэр жижиг сүнсүүд миний ард унж байгааг би мэдэрдэг, хардаг. Бурхан аваар за чи зогсоолоо хардаа. Зүгээр жижигэн зүйл мэд боловч эн чинь бурхан ажиллаа хийж байна. Эндээс чинь тэлдэг, дүүр рүү шин тэлнэ, улс руу тэлнэ. Жижиг зүйлс талархаж байхад бид нар том зүйлс аяндаа өгдөн. Бид нар итгэмжтэй алхаж байхад, юмсаа манад алхаж байхад, гэр бүл дээр бат зогсож байхад, сүнслэг ертөнцөөр бид нар өдөр бүр алхаж байхад тэгээд бид нар бас өөрсдөө шүүдэг. Одоо би юм байна. Одоо миний асуудал юм байна. Одоо би яг өөртөө тулж чинь би жигнээс өөрийгөө шүүж чинь. Тэ? Тэгэхээр Библиэлд орсоор чи би өөрийгөө шүүх хэрэггүй ш. Би чинь минийх. Надад оюун санаанаа зүрх сэтгэл сүнс чинь бүгд минийх. Юу вэ? Тэр чи өөрийгөө шүүгээд өөртөө боддоор хандаад
Тэгээ явах юм бол миний хэрэг чамд байхгүй шүү дээ. Чи өөрөө үнэлэл явуул та. Өөрөө ийм хүн байна. Ийм асуудалтай хүн байна. Гэтэ бурхан бидний асуудалтай минь хайрладаг гэдгийг санаарай. Юу вэ? Хизээж би төгс болчих бурханы өмнө очиж за бурхан биний бүх асуудлууд яачлаа. Зэгцэрчлээ одоо л танигдчихсэн. Сайхан дагъя. Нэгэнд оройтсон байх юм л. Бид нар асуудалтай байна уу? Юу байна? Ерөөсөө хин ч хамаагүй. Бурхан чи идгээд гоохгүй. Бурхан чинь чөлөөлдөг. Бурхан биднийг дууддаг. Бид нар нэгнээр шүүлэх гэж юм өөрөө өргөөж шүүх хэрэг мэл байхгүй байхгүй. 1-р Коринт 4:3-5 дээр Паул ингэж та нараар эсвэл хүний шүүхээр шүүлэх нь миний хувьд бол ялахгүй зүйл билээ. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээр би зөвтгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол эзэн мөө. Ийм та нар тогтоосон цагаас өмнө эзнийг ирээд юу гэж битгий шүүхтэн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гарах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд бурхнаас хүн бүрд магтаал ирэх болно. Тэгээ Паул хэлж та нар намайг юу гэж боддог нь эсвэл олон нийтийн дунд намайг хаана байрлуулах миний хувьд бол баг хамаагүй. Би бүр өөрийгөө ч үнэж дүгнэдгүй. Ийм зүйлийг харьцуулах нь чутгагүй. Тэгвэл би бурхны үгтгээ болоо. Би бурхан дээр очдог өдөр бүр би уулздаг. Тэгээ би түүний үгийг тунхалдаг. Түүний амаар ярьдаг. Түүний хүслийг энэ газар мэдэрдэг. Би гэр бүл дээр түүний хүслийг мэдэрдэг. Түүний үгийг тунхалдаг. Монгол улс дээр тунхалдаг. Аймагуд дээр тунхалдаг. Бурхан тунгалыг би тунгална. Зүгээр л чөлөөтэй гарах амнаасаа өөрөө өөртөө иш үзүүл гэдэг байгаа шүү дээ. Библийн үгээр өөрөө өөртөө иш үзүүл. Би энэ зүйлээс гарах болно. Бурхан намайг эдгээц. Бурхан намайг чөлөөлц. Бид манай магтаал жилийн өмнө гуруула ариуны авснаас хойш гуруула нэг нэгээр өдөртөг болсон сар урт дөрвөр анх харахад айгүй хэцүү байсан. Цоврон дуусаасаа энэ сар. Урд гараад магтах та нар ямар байдгийг мэдэхгүй л. Гэхдээ ер нь айгүй асуудалтай шүү дээ. Үгийг тунгална гэдэг. Тэгээд тэгсэн чинь сүүл явах тусам бид нар яасан гэсэн чинь хүлээдэг болсон. Тэр өдөртөх сараа. Тэгээ нэг нь боллоо гэсэн чинь би гарч. Би гарч. Надад дуу байна. Би тунгалчих. Ингэж л юмс өөрчлөгдөж байгаа байхгүй. Ярэ би тухайн үедээ за би чадахгүй мэнгээ хайсан бол уучлаарай. Тэгээд өнөөдрийн магтаал өнөөдрийн бурхны гайхалтай ажиллагаанууд байхгүй байхгүй. Тэгэхээр бурхан өнөөдөр юу тунгалж юу хэлж байна гэвэл миний нүдээр өөрийгөө хар. Миний нүдээр бусдыг хар. Тэгвэл чиний шүүлт чинь бүр арилах болно. Миний дотор ч бодлоод орж ирдэг байхгүй. За энэ ингэчлээдээ гингүүд миний дотроо юу хэрэгжүүлж эхэлсэн бэ гэвэл 1 секунд ч тэр зүйл бодохгүйгээр тэр хүнийг бурхны өмнө авчиж жагаад бүр гэр бүлтэй юутай тэн сүнслэг махан би бүгдийг өрөөдөг болсон байхгүй. Тэгсэн чи дараа нь анзаарсан чи надад тийм бодол ер нь айгүй бага орж ирдэг болсон. Ярыг нэг айж ахгүй энэ ч бүр аваачаал нэг үг шимцэн чинь бурхныгаа өмнө аваачаад бүр хараалах гэсэн биш. Өрөөлөгчлөө. Тэ. Ямар лайтай юм чи тэр муу бодол энэ рүү шивнэх хэрэггүй юм байна. Тэ бид нар чи ингэж л амьдрах хэрэгтэй хүмүүс аахгүй нэг ийм л оюун бодол сэтгэлгээ бидний хараа нүд тэ өнөөдөр магтаал ийм байна гэж та бодох биш харин би магтаал дунд алах болно тэ гайхалтай байх болно манай пастор ингэж алах болно тэ ийм байх болно гэдэг бидний зүйлийг туулах хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар тэр зүйлийг аянда харна. 7 хоногийн дараа одоо юмс амар хурдан өрнөж байгаа. Үг бүр 7-оос 7 хоногийн тэр өдрөөс өдөрт шилжин өөрчлөгдөж хувирч байгаа. 7 хоног тунгалсаг дараагийн 7 туулах гэхээр хүч нь баггүй болчихсон санагдаад байгаа байхгүй. Дууссан дараагийн бүр хүч нь ороод ирсэн. Өөр хүч, өөр тунгах юугүүд. Тэгэхээр бид нар яарах хэрэгтэй, айгүй тийм цагийг үнэлэх хэрэгтэй. Өөрийгөө шүүх хэрэггүй, хүүхдүүдээ шүүх хэрэггүй. Гэр бүлээ шүүх хэрэггүй, аав ээжигээ шүүх хэрэггүй, нийгмийг ч шүүх хэрэггүй. Бид нар энэ Нямбатар, энэ Зандан шатар биш байхгүй. Эний цаана ажиллаж байгаа бид нар сүнслэг ертөнцийн л зэмлж тэдрийг л тэр ажиллахаас нураах хэрэгтэй байхгүй. Тэрнээс Нямбатар унлаа дараагийн Нямбатар гараад ирнэ шүү дээ. Зандан шатар унлаа дараагийн Зандан шатар гарч ирнэ. Тэр сүнслэг ертөнцийн тэр үйл ажиллагаа стратеги нурахгүй бол тэр систем байсаар л байгаа байхгүй. Харин түүн дээр бурхны хүүхдүүд гарч ирэх хэрэгтэй байна. Гэдэг шал өөр зүйлийг бид нар харж тэр бурхнаар сэтгэж бурхнаар тэр зүйлүүдийг үгийг гаргаж ирж тунгалуулахыг хүсэж байна.
Тэгээ өнгөрсөн 7 хоногт чуулган дээр ингээд магтах гад байж хахад та нар руу зовсон, ядарсан хүмүүс ирж байна. Тэр хүмүүсийг харах нүд байна уу? Тэр хүмүүсийг харах нүд байна уу? Яг наад чиг харах. Тэ. Яг тэр хүмүүс ороод ирэхэд та нар яг яаж харах юм? Эсвэл та нар урд нь хүмүүсийг гомдоож исэн үү? Эсвэл гомдсон тантай муудсан нэгэн ороод ирэхэд та яг одоо ямар нүдээр харах вэ? Хинзээ бид нар солих хэрэгтэй байхгүй юу? Бурхны нүдээр тэр хүмүүсийг ороод ирэхэд баярлдаг, угтдаг. Тэ? Юу гэвэл энэ газар эдгэрэлт байна, энэ газар чөлөөлөлт байна. Бурхан яаж ажиллаж байгааг бид нар харж байгаа. Магтаал яаж байна? Номлын үгүүд яаж хүчтэй өгж байна? Хүн бүрийн зүрх сэтгэл яаж өөрчлөгдөж байна? Хүн бүрийн амьдрал яаж өөрчлөгдөж байна? Энэ бүгдийг харах хэрэгтэй байхгүй юу? Бид нар талархах хэрэгтэй. Бид нар талархах зүйл зөндөө байна. Бурхан дур магтаал өрөх жижигхэн асуудлыг хараад за бурхан надад байхгүй, бурхан надтай хамт байхгүй байна. Биш. Тантай ажилласаар байна. Бурхан бүр хэлээд ах би ч бол чиний эцэг, би чамааг өгсөн, юу авсан. Би бүр чиний төлөө өөрийн хайртай хүүгээ цагламаа дээр цоглоод юу гэж амьлуулад тэр цусаар чи идэгрээд тэр биеийг чи уугаад чамд ямар ч буруутгал байхгүй. Тэр бол чамаа идгээсэн, чамааг чөлөөлсөн. Ингээ ярьж явах хүртэл бурхан таныг идгээн, бурхан таныг чөлөөлнө. Таны гүндэх зүйлсийг гаргаж ирнэ. Харин тэр гүндэх зүйлсийг гаргаж ирэхэд та аваад цухтаагаад явах уу эсвэл бурханы өмнө очих уу гэдэг таны сонголт. Гэтэ би танаас хүсэж чинь та зүгээр аваад бурханы өмнө очиж би ямар хүн байсан бэ гэж. Тэг өглөө Юдасын талаар судалж ирсэн. Юдас 12 дагалдагч нэг тэг би байглаатай их нартайгаа ярьж ирсэн. Тэр ингээд яг санхүүг өрдөг байсан. 12 одоо яг тэр дагалдагч нараас тэрийн санхүүг ихтэй тэр хулгайлдаг байсан. Тэр Иесус мэддгүй байсан юм болов уу? Тэ. Таны асуултыг танд үлдээ. Юу гэл байруулах гэснээр боллоо. Ийм л бурхан байхгүй миний бурхан. Юу гэл ийм инэрэнгүү хайрын бурхан. Биднийг санхүүгээр өрөөн ёо гайхалтай. Өнгөрсөн хэлсэн үг нь бүр гайхалтай. Санхүүг ямар түвшинд авиж байгаа бурхан харуулж байгаа. Тэгээ тунхалж байгаа. Тэгээ тэрэн дээр ямар хүмүүс очих вэ? Бурханы өгтөл очино. Бурханы өгтөлийг эзэмшнэ. Одоо энийг магадгүй хүмүүс өөрсдөө эрх мэдлийн төлөө ажиллаж гин гэж бодож байна үгүй шүү дээ. Бурханы өгтөлийн төлөө ажиллаж байгаа байхгүй. Тэр санхүү чинь та нар руу урсах байхгүй. Тэдний олсон хөрөнгө та нар руу урсах байхгүй. Яг л бурхан ажиллаа хийх гэж байгаа учраас бурханы ажил зарцуулах гэж тэр хөдөлмөрлөө л байгаа. Тэд нар мэдэхгүй байгаа юу гэвэл өөрийнхөө төлөөлөл мөнгө хураагаад байна гэж бодоод байж магадгүй үгүй шүү. Израилийн ард түмэн Египтээс гарахдаа тэдний бүх алт мөнгийг аваад гарсан. Бурхан хэлсэн алт бол минийх, мөнгө бол минийх. Тэгээ бурхан хитэг. Бурханд зүрхий чөлөөл, оюун бодлоо түүний өмнө тавь. Миний өмнө хүртэл зөндөө асуудал байна. Тэ бүхэл зүйлүүд байна. Гэхдээ би асуудлаа харахгүйгээр бурханы харахыг хүсэж байна. Юу вэ? Тэр асуудлууд намайг хойш чирэх биш. Харин би бурхан руу очиод тэр асуудлыг хурааж унахгүй. Тийм болохоор бурхан ажилласаар байгаа. Одоо та нарын чуулган дотор цөөхөн сууж ийн гэж бодож гин үгүй шүү дээ. Хэдийд мянган тэнгэр ич нартай та нар магтаж байгаа. Та нарын төлөө тэд үйлчилж байгаа. Яг бол бурханы Сион босч ирж байгаа. Ариун сүнс хаан сайгүй ажилласаар байгаа. Оюуны эгчийн төлөө бид нар залбирсан шүү дээ. Би нэг л суусан залбирсан. Тэгээ бурхан за идгэнэ. Тэгээ дахиад суугсан чи шүү дээ яаж итгэдэг юм уу? Дугаа өөр зүйлээ. Ийм л аахгүй, ийм л ингийн бурхан юу идэгэн гэсэн бол идэгэн штэ ч одоо яасан олон юм яар дахиж ирэх гэдэг тийм. Бурхан чөлөөлнө л гэсэн чөлөөлнө. Бурханы үг бүр гайхалтай. Энэ газар үндгүүгээр биелнэ. Чамаа өрөөнө гэсэн бол өрөөнө. Чи бурханы үгт мөн л бол мөн. Тэр бол чам ариун сүнсээр бүргэнгүй л дүүргэнэ. Таныг сонгож байгаа. Тэрнээс таны ажууд дэрэгд чинь ямар дуу хоолой юу гэж байсан тэр зүйлүүд одоо бүр шал дээр унж байгаа байхгүй. Тэгээ бурхан танд өөрийнхөө оюун бодлыг, зүрх сэтгэлийг, сүнсийг, над чиг сэтг, над чиг хар, над чиг тунхал өөр дөрөө тунхал. Та хин нэгний төлөө тунхлах гэж яарах хэрэггүй. Зүгээр л өөр дөрөө би бол бурханы хүүхэд. Би бол ийм байх болно гэд 5 жилийн, 1 жилийн, 1 сарын, 7 хоногийнхоо өмнө алхаад би бүр яг ингэ штэ гэл. Халелуя гэл. Бурхан ийм л гайхалтай байхгүй. Бурхан биднийг идгээц, бидгийг чөлөөлц. Өвчнөтэйгөө бити зурлаад бай.
Асуудалтайгаа бити зуралдаад бай. Хүмүүс бид нар лүү олноороо ирж байгаа. Яа тэгвэл итгэл чөлөөл Давид руу ямар хүмүүс ирснийг мэдхүү. Библиэд уншичаарай. Өөрөнд орсон асуудал орсон хүмүүс ирсэн байхгүй. Бурхны оршихуй хаана вэ? Бурхны сүнс хаана вэ? Тэнд дандаа баяр хөөртэй хүмүүс ирнэ гэж бодож байна уу? Асуудалд орсон, шаналсан хүмүүс их нэрх байхгүй. Яг бол энэ талыг би идэрх юм байна. Энэ хүнтэй л байвал би чөлөөлөх юм байна. Энэ бурхан л намайг чөлөөлөх юм байна. Намайг идэх юм байна. Энэ асуудал биш, харин бурхан надтай л хамт байх юм байна гэх. Тийм болохоор бурхан талархаж чинь, бурхан алдрыг өргөж чинь. Гайхалтай бурхан талархлыг өргөе. За өдөрөө босцгоё. Бурханы өмнө залбирцгаая. Бурханы өмнө магтцгаая. Гайхалтай бурханы хүүхдүүд яаж магтдаг гэдгийг харуулъя. Дуу хоолойгоо түүний өмнө өргөе. Яг одоо бурхан биднийг сонсож байгаа. Энэ газар байгаа. Түүний оршихуй ажилласаар байгаа. Түүний ариун сүнс таныг ятгахсаар байгаа. Ариун сүнс таны дотор орж, чи бол миний хүүхэд. Би чамтай хамт байдаг. Би чамаа дуудсан цагаасаа хүртэл бүргэл чиний хажууд байсан. Yes. Миний чиг сонсохгүйгээр тийм дүлий гэж юу? Миний гар чамд хүрэхгүйгээр тийм богино гэж юу? Эсвэл хугар тасарцсан гэж юу? Миний мэлми чамаа харахгүй байгаа гэж юу? Бурхан таныг харсаар байгаа, таны ширтсээр байгаа, таны асуудлуудыг ч хүртэл харж байгаа. Таныг амаа нээхээсээ өмнө хүртэл таныг ч хүртэл таныг өөрөөс чинь илүүгээр зүрх сэтгэлийн гүнийг ч мэдчихэж байгаа нэгэн. Yes. Тэр бол агуу нэгэн, тэр бол алдарт нэгэн. Түн хүч чадал, алдар сур бүгд байдаг. Тэр бол алдрын бурхан, тэр бол хүч чадлын бурхан. Бид таныг магтъя. Таны хүүхдүүд танд алдрыг өргөе. Танд магтаалыг өргөе. Таны нэрийг алдаршуулъя. Бид асуудлаа биш, харин таныг харах болно. Би тань руу харан ширтэх болно. Миний нүд өргөж тань руу харах болно. Би таны нүдээр өөрийгөө харах болно. Ариун сүнс танаа өргөж ятдаг. Миний өмнөсөө надтай хамт бай. Чи миний юу хийж байгааг хар. Чи тэр хүлээ хар. Чи өөрийгөө миний нүдээр хар. Бурхны нүдээр энэ дэлхийг хар. Би ямар гайхалтай ажиллаж байгаа вэ? Би бол энэ газар дэлхийг бүтээгч. Би чамаа ихийн хэмжээд байхаас ч юм чамаа мэддэг. Чамаа ямар хүн болсныг ч мэдэж байсан. Чамтай хамт алхаж байгаа нэгэн бол Бурхан хавруу. Энэ газар дэлхийг бүтээгч нь Бурхан. Таны амьдралыг зохиогч нь Бурхан. Таны амьдрал дээр ажиллаж байгаа нэгэн бол Бурхан. Тэр бол агуу эцэг. Тэр бол алдрын Бурхан. Тэр бол хүүхдээ уухад юу гэдэг вэ? Чулуухгүй. Харин тэр таны асуудлуудыг шийдэх болно. Тэр таны өөрөө өмчнгээр хаалгаж байгаа. Тэр таны асуудал дээр өөрөө ажиллаж байгаа. Түүний асуудлуудыг түүний нүдээр хар. Түүний чихээр цас. Түүний үгэн дээр бай. Өдөр бүр түүнээс зурж алах. Өдөр бүр бүлээ байраад магтаалдан түүний өмнөсөө тэр танд асуудлуудыг чинь харуулаад миний хөө одоо энэ дээр ингэж туугаал. Би энийг ингэж харж байна. Би чамаа чөлөөлсөн. Би чамаа эдгээсэн. Би чамтай хамт байгаа. Би чамаа өргөж дууддаг. Би өргөж чамаа нөөнд үлдэж байх чинь хүртэл чиний бие дээр ажилдаг. Би чиний оюун бодлоод дээр ажилдаг. Би чиний зүрх сэтгэлүүд дээр ажилдаг. Би чамд гайхалтай хүүхдүүдийг өгсөн. Би чамд гайхалтай их бүхэн өгсөн. Би чамд гайхалтай аав ээжийг өгсөн. Би чамд гайхалтай чуулганы хүртэл өгсөн. Би чамд гайхалтай өдрөсөн эцгүүдийг өгсөн. Би чамтай хамт алхах тэр ахын дүүсийг өгсөн. Чи бол ганцаараа биш. Би чамтай хамт алхах хүмүүсийг өгсөн. Чи тэр үедээ Бурхны чуулгана хар. Ямар агуу Сион бас ирж байгааг, ариун сүнс яаж ажиллаж байгааг, түүний хүч чадал хэрхэн ажиллаж байгааг, халелуя хэмээн түүний нэрийг магт. Тэр яаж ажиллаж байгааг өөрийнхөө хүүхдүүдээр тунвал, өөрөөрөө тунвал намайг буруутгах шинж байхгүй. Учир нь Бурхан намайг эдгээсэн, намайг чөлөөлсөн. Чөлөөлсөн бол чөлөөлсөн. Тэгээд өөр асуудал байхгүй. Эдгээсэн бол эдгээсэн. Тэгээд өөр асуудал байхгүй. Өрөөгцөн бол өрөөгцөн. Өөр асуудал байхгүй. Дахиад өөр асуудал юусоо байхгүй. Бурханы зүгээр нэг л айлцсан бол тэгэл тэр газар цөмрөлт итгэл чөлөөлөлт дүүрэн байх болно. Хүнсэр нэгэн залбирахад хөөгтэй байх болно. Өчтөө нэгэн залбирахад идэх болно. Сахуугийн асуудалтай нэг эзнэн очиод идэх чөлөөлөх болно. Ишээгийн өмнө үнэхээр өрөнд орогдсон нэг эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ ирсэн байна. Бурхан минь би өөртөө тэгэд татвар урагш миний хоёр хүүхдийг авахар ирж байна. Илишя би яах вэ надад туслаач гэхэд Илишя чамд юу бэ?
Манай гэрт нэг савтай тос байна гэсэн. Тэгвэл бус тосгоос бус гудамжаас хэмжээнийхээ ирээ сав цуглуул. Тэгээд хаалгаа хагаад тэр савтай тосоор бус савыг дүүрэг. Тэр дүүрэгс тосоо зар өрнөөсөө гар. Тэгээд тэр үлдсэн мөнгөнд чамайг хүүхдтэйгээ амьдрахад хангалттай байх болно гэсэн. Бүхэн бол ийм энгийн. Бүхэн бидний төр ингэж л ажилладаг. Таны сагуу ерөөн гэсэн бол ерөөн. Бити эргэлц. Бити өөрийгөө шүү. Бити бусдыг шүү. Зөвхөн өөрийгөө л Бурхны юм аваач. Тэгэхээр дараа нь гэр бүлээ өөр хүүхдээ хотын чуулгана хамтрагчтай Монгол улсаа дэлхийг гээд өргөжлөх болно. Бурхан ажиллаж байгаа. Бурхан бидний дотор ажилласаар л байгаа. Түүний ажлууд илэрхий болж байгаа. Тэр хүч чадалтайгаар ажиллаж байгаа. Бурханы хариуцсан ажиллахдаа гал буун гэж бодож байна. Үгүй зүгээр таны зүрхнэстэй нэг л үг хэлнэ. Би чамтай хамт байгаа. Энэ бол гал ахгүй. Тэгэл болоо. Өөр таны хажууд гал буухыг битгий хүлээ. Зүгээр л би чамтай хамт байна гэж болоо. Би чамаа сонгосон. Энэ газар суугаач би чамаа сонгосон байхгүй юу? Энэ номлыг сонсч байгаа. Энэ үгүүдийг сонсч байгаа. Хотын сүмтэй хамт байгаа. Бүх хүмүүсийн дээр Бурхан ажиллаж байгаа. Амен. Зүгээр хөлийг авчих тиймээ гээд. Тиймээ гэж хөлийг авчих. Халелуя гэж хөлийг авчих. Би бол өрөөгдсөн нэг. Би бол Бурханы хүүхэд. Би бол Бурханы хүүхэд. Бурхан намайг чөлөөлсөн. Бурхан надтай хамт байсан. Бурханы хүүхдүүд өрөнд орж өртөнд идэгдэж өвчтөө нэгэн таяг тулсан нэгнүүд биш ээ. Харин бус цогцоод Бурханы өмнө тунгалдаг нэгнүүд. Хошин баттах шүрмэс сөрөмсдөр хангагдсан. Бус цогцоход хангалттай нэгнүүд. Тэгээ түүний үгүүд хурц байх болно. Бурханы хүүхдүүдийн үг энэ газар чичрэх болно. Бидний өөр өөрсдөө чичрэх болно. Дэлхийн ертөнцийг чичрэх болно. Энэ Монгол улсад авраг бүтүүдийг үнээр хөвдөн өрөөгдсөн нэгнүүд гарч ирж Бурханы систем ямар байдгийг тунгалах болно. Манай гэр бүл дээр Бурханы систем яаж ажиллахыг бид харах болно. Миний дээр Монгол улс дээр хотын сүм дээр хаасаагүй манай удамж. Энэ бол манай удамж байхгүй юу? Энэ бол ярын нэгний удамж биш. Энэ бол Бурханаас өгсөн бидний чуулган байхгүй юу? Бурхан өөрөө энэ газар ажиллаж байгаа. Тийм болохоор бид Бурханы үгийг энэ газар тунгалахад юм хийдэн. Энэ бол Бурханаас ирсэн хүүхдүүд байхгүй юу? Тэр хүүхдүүдээр би Бурханы нэрийг тунгалж тэр чөлөөс итгэлээ дүүрэн байх болно. Бидний амьдарч байгаа орчин Бурханаас бидэрт өгөгдсөн байхгүй юу? Энэ бол ёрын нэгний зүйл биш. Энэ бол Бурханы хүүхдүүдийн эзэмших зүйл. Энэ бол Бурханы хүүхдүүдийг харах зүйл. Тийм ээ, Бурхан хэлж миний нүдээр өөрийгөө хар. Миний нүдээр бусдыг хар. Гэр бүлээ хар. Тэгээ Бурханыг ил гаргаж ир. Тунхагл хийж байгаа ажлыг тунхагл. Бурхан тантай хамт байгаа. Бурхан таны дотор ажилласаар байгаа. Бурхан таалархыг. Бурханд алдрыг хүргэе. Бурханд алдрыг хүргэе. Халелуя та алгадшаач. Халелуя та амаа нэгээч. Та Бурханы алдрыг туулаач. Би танд итгэж байна гэж туулаач. Та энэ газар өнгөрч чимлэж. Монгол чичигч алгадшаач. Та энэ газар би бол Бурханы хүүхэд гэж зөргтөөр туулаач. Бурхан бидний зориг өгсөн. Бид Бурханы зоригтойгоор туулах болно. Бид үнэхээр таны хүүхдүүд тийм ээ. Би таны охтууд. Би таны өмнө очиж байна. Би таны өмнө тунгалж байна. Би таны өмнө очиж байна. Би зоригтойгоор очиж байна. Намайг хойч чадах юуч байхгүйгээр би хурганы цусаар хучин очиж байна. Ариун цус намайг хүчин дагуулад миний замыг шулуун болгоно. Тэр бол агуурыг нь ингэж Бурхан ажилтан маамын Бурхан. Тэр бол бидний хүсэл хүчтэй болох болно. Бидний аманд угийг бэлтгэсэн үг болно. Тэр үе бид энэ газар чөлөөлж байна. Бид үнэхээр чөлөөлж байна. Өөр дээрээ чөлөөлж байна. Тэр үеийг би ил гаргаж байна. Бид бол Бурханы нэрийг тунгалагч. Бид бол Бурханы алдрыг тунгалагч. Би бол түүний нэрийг тунгалагч. Би бол алдрыг тунгалагч. Би бол Бурханы хүүхэд. Би бол Бурханы алдар. Би бол Бурханы алдар. Би бол Бурханы гэрэл. Намайг хүмүүс хараад Бурханыг харах болно. Учир нь Есүс Христ метр амьдарч байгаа учраас. Ингэж амьдр. Бурхан таныг харахдаа танаас Есүсийг харах болно. Хүмүүс таныг хараад Бурханыг харах болно.
ийм гайхалтай амьдралууд бидэнд аль хэзээ эхэлсэн байна. Тэр зүйлсийг хараад алах. Бурхан үнэхээр энэ газар өөрийнхөө ажлуудыг хийж байгаа. Зүгээр л зоригтойгоор алах. Зүгээр л түүний өмнө хүүхдүүд нь аавыгаа өмнө яаж очтгоо. Яг тэгээл оч. Бурхан бол алдрын бурхан. Бурхан бол алдрын эцэг. Тэгээд бүгдээрээ Бурханыг магтъя. Бурханд алдрыг өргөе. Өнгөрсөн 7 хоног бол бүр үнэхээр миний хувьд бол маш их бэлтгэлт ойлголтоор дүүрсэн, бялхсан ийм өдрүүд өнгөрлөө. Тэгээд үнэхээр гайхалтай байсан. Тэгээд Матай намын 6 дугаар бүлгээс би ер нь ярий гэж бодож байгаа. Яагаад гэвэл Матай намын 6 дугаар бүлгийг бид нар маш сайн мэднэ л дээ. Бид нар маш сайн мэддэг боловч эндээс бидэн лөө илчлэгдэх ёстой зүйлсүүд нь илчлэгдэх ёстой. Мэдэх нэг өөр, илчлэгдэх гэдэг чинь одоо минийх болно гэсэн үг. Тийм учраас миний баяр хөөр бол түүний надад өгсөн илчлэлтийн улмаас би баярлаж байна гэсэн үг л дээ. Би маш их баяртай байна. Яагаад гэвэл миний бараг л итгэсэн цагаасаа хойш асууж, гайхаж одоо үнэхээр эрен хайж исэн тэр асуултынхаа хариултыг би олж авсан. Тэгээд сүнсний хөвгүүдийн маань нэг үнэхээр иш үзүүлэлгээрээ үүнийг бүрэн баталсан байгаа. Өнгөрсөн 7 хоногт иш үзүүлгийн өгсүүд ирсэн. Тэгээ үнэхээр гайхалтай хөвгүүд том болоод таны амьдрал дээр иш үзүүлнэ гэдэх бол үнэхээр тасархай. Тэгээд би за үнэхээр бурхан бол амар ажиллаж байна. Одоо харин бид нар энэ эрч хүч, энэ эрчимжилт рүү бид нар одоо наад эрсдлүүдээ болоо. Ингэчүүл яана, тэгчүүл яах бол би тийм штэ, би ийм штэ. Би хөгшин штэ, би эмэгтэй штэ, би мөнгөтэй штэ, би мөнгөгүй штэ. Би харанхугаас айдаг. Тэгэхээр бурханд итгэнэ гэдэг бол тэр чигтээ эрсдэл. Тэр чигтээ. Эрсдэлгүй нэг алхам байхгүй. Матай номын 6 дугаар бүлэг. Уулан дээрх сургаал алдартай. Тэгээд мөнөө маань надад юу авчирч өгсөн юм? Нөгөө санхүүгийн хичээл. Тэгээд би өөрөө маш олон жилийн турш эрен хайсан. Одоо яг юу юм бэ? Би энийг ингээд нэг тийм ойлгоод байгаа юм шиг мөртлөө бариад авч чадахгүйсэн байхгүй. Тэгээд би тэр санхүүгийн хичээлийг үзэх гэснээр би хажууд тийш тавиад үгүй. Эхлээд та над руу юу гэж хэлж байна? Би эхлээд тэрийг сонсомоор байна. Тэрний дараа би энэ хичээл рүү орно. Тэгээд мэдээж энэ бол түрүү чи нэгд өдрөл тавьсан асуулт ерөөсөө биш. Энэ би танд хэлье. Одоо миний мэдхийл би Монголд ирээд Бачаарал дээр дампуурсан цагаас эхлээд би энэ асуултыг бурхан тавьсан. Энэ бол дампуурал донд төрсэн асуулт байхгүй. Би ойлгохыг үнэхээр хүссэн. Хариулт нь харин байж идэг шүү. Мэдээж байна. Тэгээ ганцхан би тэр хүртэл өсөх ёстой байв уу? Тэр болтол би юмсыг туулах ёстой байв уу? Тэгээ Матай 6 дугаар бүлэг дахиж над руу цоош нэр ярьж байгаад би үнэхээр их баярлсан. Тэгээ би бүр үнэхээр бүр жаргалтай байсан хүүд ёо нэр та нэр ямар өгөөмөр ахгүй. Ямар энэрэнгүү та зүгээр бурханд биш дээ. Үннийг хэлэхэд бидний зовлон, бидний нөхцөл байдал энэ төр ерөөсөө амин чухал биш. Тэр тоодгүй гэсэн үг биш. Зүгээр л чухал биш. Харин юу чухал гэж? Би л чухал гэдэг, та чухал гэдэг. Тийм л учраас мөрө Матай 6 дугаар бүлгийг уншихдаа яг тэр нүдээр харъя. Бурханд хүн нь чухал юм байна гэдэг нүдээр харъя. Тэн дээр бичигдсэн байгаа олон нөхцөл байдлууд, олон асуудлууд бичигдсэн байгаа. Тэгвэл
Тэндээс энэ асуудлыг бурхан яаж шийддэг юм бол миний эрэл хайгуул хариугаа авч чадахгүй байсан. Эсвэл хариу нь ирчээд байхад хүлээж авч чадахгүй байсан. Нэг алдаа юу байсан бэ гэхээр би нөгөө буруу асуулт тавиад буруу газар хайгаад байсан байгаа байхгүй юу? Энэ нөхцөл байдал та надад яг юу гэж хэлэх вэ? Энэ нөхцөл байдлыг засахын тулд та яамаар вэ? Тэгэхээр бурхан надтай зэрэгцэн суучаад миний тоог бодох гээд надтай оролдоод байгаа юм биш. Бурхан зүгээр намайг миний энэ чиний боддог сэтгэлгээ чинь буруу байгаад байна. Энийг чинь би өөрчилчих юм бол чи өөрөө биеэ дагаа бодчихно гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр Матай 6 дугаар бүлэг ер нь энэ уулан дээрх сургаал чинь өөрөө бүхлээрээ хаанчлалын хөвгүүдэд суулгагдах шинэ угсаа, шинэ үндэсний ДНК штэ. Энийг хүн ерөөсөө өөрөөрөө бий болгож чадахгүй, цээжлээд бий болгож чадахгүй, дуурайгаад бий болгож чадахгүй, нэг нэгээр нь өдрөөр хэрэгжүүлж чадахгүй. Энэ чинь бидний хүчээр хийгддэг юм биш. Тэгэхээр энэ яаж явагдах вэ гэхээр Христэд итгээ сүнс нь аврагдсан. Зүрх сэтгэл нь одоо цэвэршүүлэгдээд одоо зүв болгогдсон. Тэгсэн мөртлөө бодол санаа нь гаццсан. Ийм л хүмүүс өөрөөр бодох тухай яриа байгаа байхгүй юу? Өөрөөр бодоо, өөрөөр юмыг хар. Тийм учраас Есүс маш олон одоо тухайн үеийн нийгэмдэр тэр өтгө өнөөдрийн манай бидний амьдарч байгаа нийгэмдэр ч гэсэндээ илт болоод бүгдээрээ хүлээн зөвшөөрөгдсөн тэр асуудлуудыг ч гэсэн Есүс огт өөр нүдээр харахыг бидэнд ятгаад байгаа байхгүй. Та нар залбирахдаа бити олны өмнө зогсож залбираа. Та нар нууц өрөөндөө ороод хаалгаа хаагаад эцэг рүүгээ яриа. Та нар хэрэг хин нэгэнд тусалж байгаа бол хиндэж үтэй хэлээ. Энэ юусоо тогтсон бүх юмны эсрэг ярьсан Есүс. Тэгээ бид нар тэгхэн зөв гэж мэддэг. Гэтэл бидний толгой өөрөөр ажилладаг байхгүй юу? Нийгэм бидний толгой бидний сэтгэлгээг ингээ бүрлдүүлсэн. Тэм учраас бид нар ингэ хэлэхгүй бол болохгүй байдаг те. Би чиний төлөө залбирж байгаа шүүгээ ядаж хэлчихийсэн. Зарим хүн надаас тэгдэг. Та ер нь миний төлөө залбирд юм уу? Надад тэр асуулт намайг ямар их өвтгдөг гэж. Би залбирах тоолондоо тэр хүн лөө ярих юм байна л да. Би сая яг 4 минут чиний төлөө залбирчлаа. Сэтгэл чинь амарж гин үү? Яг ингэх юм болон залбирал биш болчиход байгаа байхгүй юу? Харин тэр хүний та ер нь миний төлөө залбирд юм уу гэж байгаа нь надад бүр үнэн сонин санагддаг. Яагаад ингэтлээ надад итгэдэг юм болоо? Яагаад ийм хүн бурханд итгэж байна уу? Би эргэлзэж байна. Бид нар итгэх ёстой шүү дээ. Халууна миний төлөө залбирдаг гэдэгт би итгэдэг. Тийм учраас би халууна дээр ширн хаяа мэдлийн залбирж юмарэ гэж хэлэх нь энэ хүний итгэлийн амьдралыг дормжилж байгаатай яг адилхан байхгүй юу? Юу ч хийдгүү, залбирдгүү тэнэг. Сэтгэлгээ өөр болоход миний сэтгэлээ үнэхээр өөр бас яг энэ тал дээр. Өөр болоход бид нар зүгээр л өөрийн ирэхгүй өөр болно. Өөрийн ирэхгүй нөгөө өөрийгөө өөрчлөлтөө ядаад байсан ч болно гэсэн. Матай номын 6 дугаар бүлэг дээр бидний маш сайн мэдэх Христийн одоо дагалдагч нартайгаа зааж өгж байгаа залбирал гарч ирнэ. Өнөөдөр бид нар энэ залбирал дотор жаал ухаж түнхий гэж бодож байгаа. Тэгээ энэ үнэхээр намайг маш их догтлуулсан. Үргэлж миний анхаарлыг татдаг мөртлөө ерөөсөө ингэж нэг юм дотроос нь гарч ирж өгдөггүй. Ийм л залбирал байсан л та. Тэгээ би өнөөдөр ихтэй англи орчуулгыг ярина. Монгол орчуулга болохоор зэрэг бид нар аягүй сайн мэдэн штэ. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Таны хүсэл тэнгэр чигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын маань талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний үрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таних юм аа гэж байгаа. Англи Библиэлд болохоор ингэж хэлсэн маа. Тэнгэрт байгаа аав минь та хэн болохоо илчлээч. Надад энэ үнэхээр таалагддаг.
Нөгөөх нь таалагдахгүй гэсэн үг огт биш л дээ. Гэтэ айгүй тодорхой болчихж байгаа байхгүй. Тэнгэрт байгаа аамын та хэн болохоо илчлээч. Бид нар түүний оршихуйд сууж байгаа нь түүний илчлэлтийг хүлээгээ сууж идэг байх хэрэгтэй байхгүй юу? Та өөрийгөө илчлээч. Дэлхийг зөв болгооч. Амар тодорхой. Дэлхийг та зөв болгооч. Идэх хоолоор минь хангаж тэтгэн тижээгээч. Би өөртөө нэгнийг уучлахад таач мөн миний өрийг уучлаач. Тэгээд та бүгдийг захирдаг. Та бүгдийг захирдаг. Бүгдийг та хяналтанда байлгадаг. Та хүсснээ хийж чаддаг. Тийм учраас би тэнд итгэдэг. Та сүр хүч цог жавхлангаараа гэрэлтэж нүд гялбтал мандан бадраач. Тийм ээ. Амар инgi. За та нар намайг өөр гаж библи уншиж чүтээ одоорой зүгээр орчуулгууд их өөр идэв шүү дээ. Өөр нь болол. Тэгэхээр миний илчлэлт бол хараахан биш л дээ. Тэгтэл илчлэлт мөн. Илчлэлт гэдэг маань би хизээж харж байгаагүй зүйлийг надад харуулсан учраас миний энэ нөгөө бодож исэн хүний төрлөх бодлууд маань бүгд гатсан гэсэн үг. Нөгөө ийм дамжлах зогсчтой шүү дээ. Эвдэрчтэй шүү дээ. Хаа нэгтээ ингээд одоо тий эвдрэл гараа зогссон шиг миний бодлын дамжлагууд бүгд зогссон гэсэн үг. Юу гэнэ та юу гэж вэ сая? Би таны оршихуй дотор амьдэрдэг. Би орж гардаггүй. Энэ тухай бид нар түрүүч бидний сайд ярьсан. Би орж гардаг гэж боддог учраас орж гардаг. Мөн үү? Би зүрхэндээ бол би түүнтэй хамт амьдэрдэг, тэр миний дотор амьдэрдэг гэдэгт итгэдэг. Энд асуудал байхгүй байна. Харин бодол болохоор зэрэг би сая эзний оршихуйд байсан. Одоо би гарчлаа. Өнөөдөр эзний оршихуйд магтахад амар гоёс. Өнөөдөр Чинзо ямар гоё байваа ёо өстө нэр. Тэгэл би гэрээс тэгэл цуглаанаас гараад бүр цуглаанаас ямааргүй санагцсан. Энэ бүх ярианууд нь биднийг ямар их орж гардаг болохыг илэрхийлдэг. Тэгээ бид нар Чинзо руу татагдаж эхэлнэ. Яасан Чинзо руу ярина шүү дээ. Ямар гоё юм бэ? Чинзо хоёулаа хамтдаа библи уншиж, хамтдаа залбир ер нь хамтаа би сүнсээр их өсөх юм шиг байна. Бид нар энэ бүгд дандаа бидний бодолтой айгүй холбоотой бийж чадахгүй. Би энэ хүн шиг байж чадахгүй. Гэтэ энэ хүнийг дагаад байвал би энэ хүн шиг болох юм шиг байна. Би энэ хүн шиг байж чадаагүй. Би энэ хүн шиг юм мундаг биш. Энэ хүн шиг ойлгодгүй. Би энэ шиг байшин дамдирдгүй. Би энэ шиг цөөхөн хүүхдтэй биш. Бүгд бидний бодлоод. Харин Есүс Христ энийг маш тодорхой болгож өгсөн. Бид нар түүний оршихуйд ороход бидний хамгийн түрүүний байршил юу вэ гэхээр тэр бол миний аав. Би түрүүч бүтээсээр ярьсан ш. Хүн амарч болдог хамгийн сайхан газар гэр орон мэн байдаг. Тэнд бидний ээж аав байдаг. Би айгуу сайн сандыг. Би ээжигээ жоохон байхдаа ээжигээ хараад бүр надад илбч шиг санагддаг байсан. Болохгүй юу ч байсан ээж ороод ирнэ. Ээжээ тэр тэгсэн үгд ээж ингээл янзч. Цахилгаан ч ерөөсөө цаагтаа ерөөсөө тэгэл ойдолчин тэгэл асварчингүй ерөөсөө манай аав чинь бүр өглөө гараа шөнө 11 12 гэж орж ирдэг хүн байсан шүү дээ. Гэхдээ ерөөсөө тэр ээж чадахгүй юм алга. Бүр ингээд одоо ээж дөрвөн өнгө махал байна. Энэгээр би юу амар хоол хийхээ мэдэхгүй нэг манай ээж аюу гоё хоол хийчихжээ тий. Та нар ээжүүдээ санаж байгаа тийм үү? Тэгээд бүр ээжийг хараагүй энэ эмэгтэй нэрээ одоо миний ээж гэдэг утгаар нь биш. Зүгээр л надтай нэг шидтэн амьдраад байгаа юм шиг санагддаг байсан нэр. Дээр үе билетүүдийг та нар санаж байгаа бах. Баян эвдэрнэ. Бүр эртний мичтагийн өмнөх чинь нэг юм утас. Та нар санаж байгаа тий. Байсыг л тасчих. Тэгээ тэрийг чи би дараад нь янзлдаг болцол та ээжигээ бараг шидтэн болсон л та. Гэтэ шидтэн болохын өмнө надад шидтэн хэрэгтэй. Ээж энэ билет гэлтэнгүүд ээж үж ирэл бараг л зүгээр бах махны ч дуулж байгаа л холбоо асаагаал цайн буцалчих байх шиг. Хөө яана ямар бид нар бурхантай амьдрна гэдэг бол нэг тийм хамгаалалтанд орсон. Бүр ерөөсөө юунд санаа зовх шаардлагагүй. Та баян байна уу, ядуу байна уу? Амар их мөнгө банкнд ч байна уу, байхгүй хамаагүй. Бурхан байнгүй ч. За энийг бол бурхан аава энэ юм болчихлоо. Янзлагдал энэ ингэчлээ би ингэчлээ бидний амьдрал түүний оршихуй дотор бүр туйлын амар туйлын хамгаалалттай та ямар ч танд ингээд нэг тийм
арга тасарья гэсэн чи тасарч өгөхгүй байхгүй юу? Ерөөс ингээд бүр цаанаасаа л та нэг тэтгэгдээд байгаагаа мэдэрдэг. Бид нар тэр оршихууранд орохдоо яагаад гэвэл тэр миний аав учраас. Түнс зүгээр л нэг бурхан учраас. Би их гайхдаг. Олон жилийн өмнө одоо энэ 2000-ад оны ихэр штэ. Одоо байд юм уу тийм маргаан мэдхгүй. Сүмүүдэд ийм маргаан явдаг байсан. Бурхныг эцгээ гэж дуудахгүй, ертөнцийг бүтээгч, ертөнцийн эзэн гэж дуудана. Үгүй манайх ертөнцийн эзэн гэж дуудахгүй. Одоо би өнөөдрийн төвшнгөөс ингээ харахад үгүй тэр ертөнцийг бүтээсэн үнэн, гэхдээ тэр чинь миний аав байхгүй. Манай хүүхдүүд хурж ирэл аавынхаа өмнө суугаад бачаргалгүй тантай ярилцах гэсэн юм а гэж унуул сонин бидтэй. Зарим нь бүр ингээд аавда таалагдах гад хотын сүмийн пастор Дашнамжлын бачаргал танд би нэгэн хүсэлт бариад ирлээ. Гэвэл бид хоёр хүүе миний хүүтэй юу тохиолдвол гэжтэй. Хүүхэд тэгдэггүй штэ. Хаалга зүгээр тэл татаж орж ээж бошоор хурдал дүргэл би үхлээ хатлаа. Бид нар тэгж орохгүй ч гэсэндээ тэр бидний байхгүй. Энэ бүх утга учиргүй албан одоо ийм зүйлүүд биднийг маш хүндээ байлгадаг. Түүний нэрийн талаар бид нар маргалдах нь утгагүй юм. Мэдээж түүнд өгөх бүх хүндэтгэлийг бид нар өгч сурах хэрэгтэй. Энэ чинь сурдаг зүйл. Хүүхдэд хүртэл бид нар эцэгхээ хүндлэхийг заах хэрэгтэй шүү дээ. Заахгүй бол бид нар мэдэхгүй. Тэгэхээр тэр миний аав юм. Би аавтайгаа ярьж байгаа болохоос биш би албан газрынхаа дарагтай яриаггүй. Би одоо эсвэл миний дээр байгаа ерөнхий сайд шиг мэдгүй байна одоо дүүргийн дарагтайгаа би яриаг. Би аавтайгаа ярьж байна. Тийм л учраас Есүс хоёулахнаа бай гэдэг. Хоёулахнаа бай. Чи аавтайгаа ярихын тулд тийм хаалттай газар очиод яар. Бүр өөрөөр хэлбэл одоо бурхны оршихуй дотор бидний хийдэг маш том ажил бол ерөөсөө залбир штэ. Хамгийн одоо бүр үнэхээр одоо түрүүний Чинзогийн хэлдгээр юмсуудыг бүр ингэж юмыг зурдаг газар чинь тэр байхгүй. Бид нар зурдаг байхгүй тэнд одоо хүүхдүүдийн ирээдүй одоо манай гадна талын саад ямар байх ёстой юм, ямар байлгамаар байгаа юм, ямар байгааг нь хараад яриа суух юм уу? Эсвэл одоо ямар байлгамаар байгаад байгаа юм. Маш олон зүйл тэнд болж байдаг. Бид нар хин нэгэн хүний төлөө эдгэрлийг гуй залбирж байдаг, чөлөөлөөж гэдэг, бид нар авраач гэдэг. Тэнд ч одоо жинхэнэ битээр жинхэнэ бизнесээ ярьж байгаа шүү дээ. Өөрийнхөө ч тухай ярина, үр хүүхдийнхаа тухай заа тэгээд. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр бол миний аав юм. Би айх хэрэггүй. Би түүний өмнө очиход ерөөсө үнэхээр айх ямар ч зүйл ахгүй. Энийг гуйвал болох болов, энийг гуйхгүй бол яах вэ? Энийг гуйч дэмий эдгийм болов. За ерөөсө болоо. Энэ талаа бурхан таалагдахгүй. Бид нар таалагдсан ч таалагдаагүй ч түүний хүүхдүүд маань хурж ирэл бид нар ер нь бол бидний хүүхдүүд чинь нэг ингээд баг байх тусмал тэнийг юм ярьдаг байсан шүү дээ. Одоо бид нарт л тэнийг юм да түнс тэднэрт бол яах вэ? Тэд нар чинь жоох хүүхдүүд хөөх юм юу ярьж байгаа мэдгүй бид нар инег л хөөх гэж нэр. Бид нар ч тэнийг минийг санагдахгүй. Ямар хөөх юм бэ? Юу тэнэгтэж өгч юу хөөх юм гэж бид нар хөөрцдөг те. Одоо харин 20 гарцсан том залуучууд, охтууд, бүсгүүчүүд болсон. Надтай яг тэр үеийнхээ тэнийг юм яриад байл би айгуу сонирн боллоо шүү дээ. Тэгэхээр бид нар түүнлээ очихдаа би аав руу очиж байна гэдэг энийг бүр бид нар ухамсарлаж очих хэрэгтэй байхгүй юу? Би таны өмнө сууж байна. Би тань руу ирж байна гэдгсэн үү? Сууж байна гэдгсэн үү? Тантай ярмаар байна гэдгсэн үү? Тань руу хандаа залбирмаар байна гэдгсэн үү? Ямар ч байсан тэр бол миний аав юм. Өөр хинч биш. Тийм л учраас би өөрийгөө уудалсан ч чөлөөтэй эсвэл би хин нэгний төлөө ярьсан ч чөлөөтэй. Тийм л учраас бид нар түүнлөө очихдоо тэр бол миний аав юм а гэхдээ Есүс Христ ингэж хэлсэн байхгүй. Тэнгэрт байгаа бидний эцэг минь та өөрийгөө илчлээч. Тэгэхээр залбирал гэдэг маань өөрөөр хэлбэл түүний оршихуйд бид нар сууж байхдаа хамгийн түрүүнд одоо бидэнтэй тохиолддог зүйл юу вэ гэхээр илчлэлт гэдэг. Бурхан өөрийгөө надад илчлэхийг хүсдэг. Бид нар яг юм гуйх гээд очтгол та ер нь бол. Тэгэд энийг бурхан хизээч дандаа юм гуйж байгаа гуйлгацсан царайлаад гэдгүү. Тэр намайг бурхан хамгийн сонирхолтой туйлын даруухнаар сонсдог. Сонсоолаа. Тэгээ заримдаа бид нэг гин ухаан ордё. Ухаан оронгот өөрийнхөө аюух чалчиж байгаа мэдээ дууг болдё. Тэгээ түүнд ярих цай өгдөө.
Тэгэхээр тэр биднийг сонсдог ч гэсэндээ тэр бидний бүх гуйлтуудыг мэддэг ч гэсэн Есүс Христ яг энэ бүлэг дээр та надад юу хэрэгтэй байгааг надаас ч илүү сайн мэднэ гэсэн маа. Та надад юу хэрэгтэй байгааг би өөрөө мэдэхгүй байхад та мэдсэн байдгаа гэж байгаа. Тэгтэл Бурхан Есүс Христ биднийг залбираа гэдэг байгаа. Санам байгаас тэ. Уул нь бол тэр рүү надад юу хэрэгтэйг та нэгдүгээр би мэдээг багт мэдчихсэн юм байна. Хоёрдугаар би мэдсэн ч надаас илүү мэддэм байна. Тэгэхээр би тэнд очиж юм ярих хэрэг байна уу? Харин тэр намайг яриасаа гэж хүсдэг. Яг л бидний хүүхдүүд шиг. Одоо бидний хүүхдүүд чинь том болох тусмаа дуу хурааж байгаа шүү дээ. Том болох тусмаа дууг сүүлдээ чи бүр гайхаад хүйе энэ гэр дотор ч одоо би ганцаархан амьдраад байна уу амьдраад байна бүгд чимээгүй айнэргүй бүгдээр нэг болонд очоод гівтцгаацсан баг очиж амьсгалыг нь чагнамар болцсон. Гэтэл тэр Бурхан харин намайг яриасаа гэдэг. Түүний миний ухаантай ярьж байна ухаангүй ярьж хамаагүй зүгээр тэр надтай ярихыг хүсдэг. Тэр миний юу ярихыг тэр мэдэн ш тэр Бурхан юм чинь. Гэтэ тэр яриасаа гэж хүсдэг. Тэгтээ тэр биднийг ярихад өөрийгөө илчлэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байна гэхээр залбирал гэдэг бол эцсийн бүлэгтээ явсараа байгаад намайг өөрчлөөл дуустдаг ажил юм аа л гэж хэлэх гээд байхгүй. Ямар ч асуудал биш. Тийм л учраас би туйлын жаргалтай байгаа. Би өөр болох юм бол өөрөөр хэлбэл Бурхан надад өөрийгөө илчилж байна. Өөрийнхөө үгийг илчилж байна. Өөрийнхөө илчлэлтийг илчилж байна. Гэдэг чинь миний бүх юм өөр болж эхэлнэ гэсэн үг. Бүх хараа өөр болно гэсэн. Одоо бид нар одоо та ингээ зүгээр өөрийгөө бод. Одоо жишээлбэл Бурхан гэд за хүмүүний одоо чамд яг юу хэрэгтэй байна гэж асууя. Би Бурхан бол үргэлж тэгж асуудаг гэж итгэдэг. Мэдхгүй байгаадаа биш дахиад хэлье. Тэр бидний надад тийм юм хэрэгтэй байна гэсэн энэ хэрэгцээнд ханддаг хандлагыг өөр болгохыг хүсдэг. Биднэрт өдөр тутам юм хэрэгтэй. Тийм учраас Есүс хэлсэн зүгээр л өдөр тутмын маань хоолыг өгөөч. Бид нар энэ үүгээрээ хүртэл түүнтэй хамааралтай. Нэг хүн бүр ингэж хэлсэн байсан. Нэг сонирхолтой. Амтд биш тий одоо энэ Матай 6 дээр гарч байгаа да. Бор шувуу болжмор тий хээрийн цэцгэс тий тэд нар ерөөсөө санаа зовдгүй. Тэд нар ингээл тэр өдгөө хээрийн цэцгэс нь хинч өөртөө нь очиж үзэхгүй байхад чинь хүртэл үзэсгэлэнтэй байхад нь эцэг санаа тавьт юм а гэж. Бор шуу одоо тагтаа мэдгүй тэд нар ингээд нэрэл бид нар амар туранхай болжмрын дээр хардггүй ш бүгдээрээ л бандгар өөрхөн бондоос юм хаанаасаа ч юм нэг юм олоод авцсан идэл явж идэг. Тэгээ тэр хүн ингэж хэлж байгаа байхгүй. Эдгээр байгалийн бүтээлүүд нь хоолоо яаж олох вэ гэж санаа зовдгоо. Харин өгөгдлийнхаа дагуу л амьдрахтаа санаа тавьдаг. Ойлгож байна уу? Тэд нар өнөөдөр нэг хаанаас хэдэн будаа олоод идэх вэ гэж бодож суудаггүй, залбирж малбирдаггүй. Харин өөрсдийг нь хоолоо олж идэх өгөгдлүүд нь дотроо байж идэг. Одоо рефлекс байна те. Хоол хаана бай. Тэд нар ингээм амар бодож юм ухамсар энэ төр гэж байхгүй штэ. Залбирж малбраа сүнс байхгүй. Гэтэл тэднэрт өгцөө өгөгдөл гэж байдаг. Үнэртдэг ч юм уу те. Одоо яадаг ч. Тэгэхээр өгөгдлөөрөө хоолоо олж идэхтэл тэд нар санаа тавьдаг болохоос яана өнөөдрөөс надад юм олддог байгаа гэж Библиэр хэлдэг штэ. Арслан өөрнөөсөө гарлаа архирлаа. Өөрөөр хэлбэл Түндэ Бакра пастор хэлдэг. Хоол минь хаа эзээ хэлээд өгөөч би зүгээр очиод идээд үгүй. Тэгэхээр тэр очиод идээд өгнө. Тэгтээ хаанагааг нь Бурхан хэлж өгөх ёстой. Хаанагааг нь олдог одоо бүх мэдрэхүүн одоо бүх өгөгдлүүд нь тэр амьтанд суулгагдсан байдаг. Тэгэхээр тэр санаа зовж амьдрдаггүй гэсэн үг. Зүгээр өгөгдлөөрөө Бурханы тушаалыг гүйцэлдүүлж амьдрахтаа л тэд нар санаа тавьдаг. Тэгвэл та нар тэр тусмаа яагаад өгөгдөл байгаад ахт чинь юу идэх вэ би чинь одоо? Юу уух вэ би чинь одоо? Юу өмсөх вэ би чинь одоо гэж та нар санаа зовд юм бэ? Биднийг та нар тэгээд асуулт төрж байгаа шүү. Гэхдээ тэг яагаад би Христэд итгэцэн? Өчнөө жил сүмд явж гин. Тэгээ яагаад би өнөөдрийг хүртэл энэ дээр ингэ санаа тавьсан хэвээрээ байна. Энд ч одоо яг нэг идэх хоол өмсөх хувцас гэж хэлэхгүй ч гэсэн
Одоо бидний эрен хайгаад байгаа зүйлсүүд хэрэгцээнүүд дотор маань эцсийн бүлэгт эн чинь л яваад идэг байхгүй. Нэг айтайхан нэг амьд явсны айтайхан хоол идэ, айтайхан байранд амьдраа, айтайхан хувцас өмсө бусдаас татахгүй. Энэ хэний бодлууд вэ? Бүгд биднийг цэнгэлдэг нийгмийн бодлууд. Чи ганц л удаа амьдрах штэ чи. Ганц л олдох амьдралтай чи штэ. Хүний дээдийг өмсөлтөө чи. Хүний дээдийг эдлэлтэй чи. Баян бидний ингэж ярьдаг өстэй. Гэтэл Есүс Христ хурж ирэнгүүтээ хүмүүст огт өөр юм зааж өгсөхгүй. Чи түүний оршихуйд амьдрахдаа тэр чамд өөрийгөө илчилнэ гэж бүр мэд. Бүр тэр чамд хэрвээ бурхан бидэнд өөрийгөө илчлэхгүй бол би мянга өөрийгөө цохиод миний бодол өөрчлөгдөхгүй. Бурхан минь би өөрөөр боддог болмоор яах вэ? Би тэрэн шиг өөрөөр боддог вэ? Тэр яаж тийг сэтгэдэм болоо би тэрэн шиг болмоор би өөрөөр л боддог болмоор бид нар би бол Христийн оюун ухаантай би энийг өдөрт 100 давтнаа. Би Христийн оюун ухаантай. Бид нар ингэж өөр болохгүй бодол. Хизээ өөр болох вэ гэхээр тэр надад өөрийгөө илчилж эхлэхэд. Илчлэлтийн өмнө юу явдаг вэ гэхээр ойлголт явдаг. Гэхдээ зүгээр л ойлгоод явна гэдэг бол нэг хэрэг. Хүн ойлгоод юусоо хийхгүй яваад ээж болно шүү дээ. Тэгсээр толгойн бүр зантайцсан. Бурханлаг мэдлэг бүр амар их. Яа гэвэл маш их мэдээлэл ирж байгаа учраас. Тэгсэн мөртлөө бурхан өөрөө би наатгаж хэлсэн юм аа гэж чамтай хөвчилж уулзсан тэр хөвчилсэн харилцаа байхгүй байгаа учраас нөгөө ойлголт чинь зүгээр л тэгэл хаа нэгтээ 50 дээр чинь яг номтой чинь хамт ингээд тоос дарагдаа хөвтөд байгаа байхгүй. Илчлэлт ирэхэд та зүгээр л цохиулаад авсан шиг болдог. Тэгээд танд аюу амархан болж эхэлнэ. Хөө энэ байсан юм биш үү? Ямар инээдтэй юм бэ? Хүүх одоо та энүүгээр нь амьдрж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бурхан өөрийгөө илчилнэ гэдэг нь биднийг бүхий л төрлийн хүчин давтаж хийх ажлуудаас амраадаг. Би өөрийгөө хүчлэгээ болдог гэсэн. Бид нар Библиэлд одоо энэ ойлголтууд бидэнд байна. За одоо тий өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй юм аа. Гэлвэж идэг тийм ээ. Есүс Христ өөрөө хэлсэн шүү дээ. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. Тэгэхээр бид нар айлчлахаар авахгүй гэжээгэл, дайлахаар өгөхийг гэжээгэл илүү ерөөлтэй л болох гэдэг байгаа байхгүй та чаавас тий санаа нь бол тий. Дахиад яг Бурхны үгийг нөгөө ариун сүнсээр тайлуулахгүйгээр өөрөөрөө л бодоод олчиход байгаа байхгүй. Нэрэл яг цаасан дээр улаан цан тий хэлсэн байж шүү дээ. За чи өгөөд л бай. Тэгвэл аваад л байснаас илүү өрөөгнө гэд Есүс хэлсэн болохоор чин зэрэг чин бид чин бас нэг дуулууртай тий. Айлчлахаар өгөхийнс айлхаар. Гэтэ нэг тийм гүн ойлголт бол байхгүй. Харин бурхан бид нар дээр хурж ирээд илчлэлтэй өгөхөд. Эсвэл бид нар яг тэр хэсгийг уншиж хахад бурхан надад юмыг илчлэхийн тулд эрен хайлт байх ёстой. Эрен хайлт байх ёстой. Бурхантай хамт алхах гэдэг бол зүгээр ангааж хөвтөжсэн чинь нэг өдөр айгуу тийм Христ чинь дүр төртэй болохгүй шүү дээ. Хэрэг тэгж болдог бол одоо биднэрт итгэл мэтгэл байгаа л итгэлээрээ урагшаад түрээл, итгэлээрээ уус шиг өндөр хан маныг нураагаа шаардлагагүй шүү дээ. Ганцхан биднэрт нэг тийм эрен хайлттай бүр намайг бүр амраадгүй, сэтгэлийг минь амраадгүй тийм нэг ийм одоо ийм татроос минь бүр амар заяа үзүүлдэггүй нэг тийм юу байх ёстой шүү дээ. Бүр эрэлт гэх юм уу бүр хайгуул байх ёстой шүү. Тэгэхэд бурханд уртаа илчилж өгдөг. Тэр илчлэлд ирэхэд одоо би ямар буруу боддог байсан юм бэ? Би илүү өрөөгдөн гэхээр нь өгийгээ бодоод исэн юм байна. Би тэрэн дээр яг үндэ бид нар өрөөлийн хүртэл буруу ойлгодог гэсэн баахгүй. Би та нарт нэг удаа хэлж өгчээсэн шүү. Өрөөлтэй гэдэг хүн хинбэ гэхээр юутай ч гэсэн юугүй ч байсан. Зүгээр байгаа бүх юмда туйлын сэтгэл хангалуун. Тэгэл ерөөсө чаан хурагшаага бурхантайгаа хамт алхачл байдаг юу ч болж байсан. Тийм хүнийг өрөөлтэй гэж байгаа байхгүй. Тэг юу бидний бодож байгаагаас огт өөр. Тэгэхээр бид нар буруу боддог учраас бурхан илчлэлтээ өгдөг. Илчлэлт нь ирэхээр бид нар ариун сүнс бидний бодлуудыг одоо ажиллагаагүй болгох оронд нь тэр одоо түрүүн чинь за хэлсэн би энэ талаар бодож байсан чи ямар их жишээ надад яригдваа гэж. Чи ариун сүнс жишээгээр ярьж штэ чи ийм байгаа шүү. Тэрний амьдралыг санаж гэнэ. Энэний амьдралыг санаж гэнэ. Тэгэхээр эцсийн бүлэгт би хотын сүмийн одоо үүсээд
төрөөд амьдарж байгаа нэг том шалтгаан бол ерөөсөө энэ Христийн оюун бодол гэдэг бол итгэгч нарын дунд бүр хувьсгал болж гарч ирэхэд бид нар бол түлхүүр үүрэг орилттой. Бид нар ба штэ ариун сүнс нь миний дотор амьдардаг гэдгийг хүртэл мэддэг болохоос илчилж аваагүй. Зүгээр л мэддэг. Тийм штэ ариун сүнс миний дотор миний дотор байхгүй бол өөр иний дотор байх юм. Гэхдээ тэгээд эн чинь зүгээр мэдлэгийн төвшөнд байгаад байгаа учраас би ерөөсөө тэрнтэй хамтарч чадахгүй байгаа байхгүй. Тэр надад бурхныг илчлэх гэдэг би өдөөс нь тэмээ ярихаар ямаа ярихаар нь тэмээ яриад тэнгэр ярихаар нь газар яриад ингээл төөрөө яваад бидний оюун санаа ерөөсөө шинжлэгдэж өгөхгүй. Тэгэхээр оюун санаа шинжлэгдэх юм бол бид нар энэ Библийг бүр зүгээр үнэхээр ангаана. Матай 6 дугаар бүлэг би энэ Матай 6-ыг уншихтаа бол ер нь бол жоохон залхуудуу ихэлсэн гэх юм уу да. Яг л би Матай 6-ыг би үнэхээр их уншдаг байсан. Үнэхээр ч их юм ойлгосон. Тэгээ ерөнхийдөө болцсон гэдээ өөртөө бодцсон байж. Тэгээ би сэгсрээд хүү шүү. Болно гэж байхгүй шүү. Энэ бүр яарахгүй нэг юм байгаа. Бүр надад хэрэгтэй миний хайгаад байгаа нэг юм байгаа. Тэгэхээр би эндээс заавал олж авах болно. Тэгэл уншаад эхлэнгүүт ариун сүнс яг зөв. Чиний хараагүй зөндөө юм байгаа. Чиний асуултын хариулт чинь энд байж байгаа. Бид нар түүний өмнө суугаад залбирах ч ёстой. Бид нар асуудлуудаа түүнд тавих ёстой, дэлгэх ёстой хүмүүс биш. Түүнд асуудлуудаа дэлгээд бид нар ямар зовлон дунснаа яриад бид нар яаж дарчилж яаж шаналж байгаагаа хэлээд уйлаад гашгичаад одоо тийм ээ амар юм болдог шүү дээ. Бид нар чинь маш их одоо нервтдэг гэх юм уу та. Яг тэр байдал бурханд хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бурхан яг л энэ шиг за сэтгэл хөдлөлийн төвшин юм байна. Одоо зүгээр бодъё л да. Би чамд өөрийгөө харуулна. Чи тэгээ зүгээр одоо дахиад чамд тийм ижил нөхцөл байдал таарлах чи зүгээр хятрагаал шүү дээ. Хажуугаар нь гараа юм. Чи эзэж стресстэхгүй. Тэгэхээр харж гинөө. Бурханд бидний амьдралын нөхцөл байдал асуудал бэрхшээл гэж нэрлэнэ үү, зовлон гэж нэрлэнэ үү, өр гэж нэрлэнэ үү, өвчин гэж нэрлэнэ үү, юу ч гэж нэрлсэн бай. Тэн дотор зогсож байгаа хүнээ л өөрчлөх нь бурхны зорилго. Тэгвэл тэр би өөр боллоо. Хараа. Бурхан чинь бас нэг зорилготой явж байгаа байхгүй юу? За, том зорилгыг харъя л да. Тэр биднийг ертөнцийн суурьаас нэрээр минь дуудахдаа хүүгийнхаа дүр төрхөөр өөрчилнө гэж шийдээд дуудсан. Тэр биднийг аварсан. Тэр бидний дотор үргэлжлүүлэн ажиллаж байна. Яг л бид нар аврагдчихад хаяа гүйчээгүй. Бурхан минь надад илүү юм хэрэгтэй байна. Ямар зориг байна. Би тэрийг мэдмээр байна. Би таныг танимаар байна. Гэ бид нар үлдсэн хэсэг бүлэг байгаад байгаа байхгүй. Тэгээ бурхан бидний дотор хүүгээ хэлбэржүүлж байна. Тэр угаасаа энийг Есүс Христийг ирэх өдөр бүрэн дуусгах гэсэн. За, энэ бол том зориг байна. Тэрнээс гадна биднийг хүүтэйгээ адилхан болгож бүтээж байхдаа бидний зүрх сэтгэлийн оюун санааны бүх асуудлуудыг асуудал дундуур маань зэгцэлж өгдөг. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг танай гэрт нэг архичин амьдэрдэг вэ гэж бодъё. Тэр нь хин ч байж болно, нөхөр чинь ч байж болно, хүү чинь ч байж болно, ах чинь, дүү чинь. Энд чинь тантай бүр ингээд зүгээр цавуугаар нагаа ицэн. Тэгээ зайлуулаад өгөөч, хүүлээд өгөөч гэсэн чинь бурхан ерөөсөө сонсохгүй юм шиг байгаа л байдаг. Бүрэнд чинь алдцсан. Тэр асуудал дундуур явж байхдаа та мацаг барьж үзэн, уйлж үзэн, хөөж үзэн, нөгөө хүнээ цагдаад барьж үзэн, эрүүлжүүлэхэд өгнө, залбирна, уйлна, бүх гим нүглээ тоочно та бүр ямар алдаа хийснэ, ямар үеийн үрээр ийм хүнтэй нэг гэрт байгаа. Ерөөсөө 80 юм болно тэнд. Тэгсэн ч та эцсийн бүлэгт нэг л зүйлийг тууштай хийсээр л та залбирсаар л байна. Аава та үнэхээр энэ хүнийг авраач. Бидний бүх point тэр хүн дээр л байна. Та энийг л нэг авраад өгчөөч. Та энийг л аварчвал өстой бүх юм болох гээд байна. Энийг л аварчвал би чи хаанч дотор зүгээр ямар ч дөнгөгүй, ямар ч гавгүй зүгээр нисгээд байна. Тэгэл өстой бүх ингээл тэгэл хамт итгэлийн зам дээр явж байгаа ахын дүүсээ хараад ингээл сонсч мас ямар гоё эдний гэрт нэг ч архичин байхгүй өстой гоё байдаг байх та.
Яа ямар жаргалтай. Тэгэл баяр маяр тэмдэглэж байгаа хүмүүсийг хараад яа баяр маяр болохоор төгөхгүй гоё байдаг бах та. Бид нар тэр одоо асуудлаараа бүр эрүүл биш болж эхэлдэг. Тэгэл тийм асуудалгүй хүнийг харахаар бүр атаархаал тий. Бүр аюу сонирн болно. Тэгсэн ч бид нар тууштай залбирсаар л байдаг. Тийм учраас Бурхан биднийг энэ хийрхэл энэ одоо өвчин, сэтгэлийн өвчин штэ энэ чинь. Энэ зовнил тэгээ хиний дотор юу давмгайлж байна? Яг энэ үе, энэ асуудалтанд дор буруутгал давмгайлаад байна уу? Эсвэл одоо үзэн ядал давмгайлаад байна уу? Бурхан тэрэн дээр ажилдаг. Би юу гэж итгэдэг вэ гэхээр Бурхан биднийг бүхий л нөхцөл байдлын дундуур тэсвэр хатуужилтай, удаан зовх чадвартай, удаан тууштай хайрлах чадвартай болохыг хүсдэг. Энэ бол Христэд байсан өөрийнх нь чанар. Хэрвээ надад зүгээр миний гэрт амьдардаг миний хайртай хүн шүү дээ, тэр архичин л болохоос хайртай хүн байхгүй да. Түүнийг би хайрлж сурахгүй бол хизээч түүний хайр миний дотор төгс болж чадахгүй. Би тэр хүнтэй хичнээн удаан амьдрах тусам би зовлон удаан давах тэсвэр хатуужилд сууж идэг. Яг гоо тийм юм дургүй хүн байна л да. Лайла би бол ингэж амьдрч чадахгүй гэж асрамжийн газар өгчдөг ч юм уу, гэрээсээ хөөж гаргаазаа тэгээд нөгөөдгий чинь одоо тараашинд хайчдаг ч юм уу. Янз бүрээр л хүн хандах бах. Харин Бурхан юу боддог вэ гэхээр түүний толгойд хүмүн би чамд асуудал тарихчийг хайрладаг зүрхтэй болгомоор энэ чинь миний хүүгийн зүрхтэй адилхан болыг эвсдээ. Миний хүү бол удаан хайрладаг, удаан зовхт бүр тийм чамд чадвартай. Бид нар болохоор яадаг зовлонгийн богинохон жаргалын удаан. Энэ бол ертөнцийн бидэрт суулгаж өгсөн юу. Бид нар тийм учраас хүүхэд төрүүлэх болсон ч айлгах бага өвдөж, богино өвдөж, хурдан төрүүлэх аргыг хайдаг. Хүүхдээ өсгсөн ч ялгаа авахгүй. Хүүхэд өвдөжсэн ч ялгаа авахгүй. Би бол үнэхээр гайхдаг. Одоо эмнэлгийн орны тоо нэмээ. Одоо хүүхдийг палатанд хэвтүүлээ, коридор. Тийм мэдээж энэ бүгд зөв л ах. Гэхдээ хүүхэд өсгөнө гэдэг чинь цаг наргүй тэр хүүхдийг асрахыг хэлдэг байхгүй юу? Тэрийг ерөнхий сайд миний өмнөөс ирцээ, миний хүүхдийг асрахгүй. Хүсэнд байчих чадах ч үү тэр хүн чинь бас. Бид нар бүр шургуу банг хоол унданд нь анхаарч, өмсөж зүүж байгаад нь анхаарч, өвдөл банг хүсснийг нь биш, хэрэгтэйг нь өгч. Хэрэгтэй үднэ үгүй, болохгүй, өгөхгүй, гүйцээ. Үгүй ийм наацах юм хийхгүй ээж. Ор нэмгээд ах юм. Ор нэмээд яах юм? Өвчтөл нэмэгдэж ш. Энийг яавал өвдүүлэхгүй байх юм? Яавал дархлаагийн сайжруулах юм? Өдөр болгон чихэрлэг юмар угчаад битгээл тийжээгээл тэр хүүхдийн дархлаа хизээч сайжрахгүй. Сугадрал бодрол бослог гаргасан ч сайжрахгүй. Тэр эн чинь нүрэх хөдөлмөр байдгийг хөдөлмөрлөхгүй бол яах гэж хүнтэй суусан, яах гэж хүүхэд гаргасан юм? Энд чинь бүгд биднээс маш их төлөөсийг маш их анхаарлыг шаарддаг. Бид нар Бурхныг эрен хай гэвэл Матай номын 6 дээр Есүс бүхий л хүчээрээ, бүхий л чадлаараа бүх анхаарлаа түүн дээр төвлөрүүлсэн. Бид нар түүн дээр байдаг хүүхдээрээ төвлөрүүлэхэд одоо өнөөдөр асуудалтай болчиход байна. Хоцойгвол та эмнэлгээр яваад үзээрэй. Зүгээр л хальт ороод гараарай. Хүүхэд нь энэ чи утас барьцсан, ээж аав нь тэнд утас барьцсан. Тэгээд тэр хүүхдийг идэгнээ найдаад байгаа байхгүй юу? Идэхгүй тэр хүүхэд. Тэгж явдгүй. Тэр эм мэмээр хүүхэд эрүүл саруул өсдөггүй. Энд чи бүрэн анхаарал заяа. Та нар ээж нар мэдэн ш. Бүрэн анхаарал, бүр хагас анхаарч байж болдгоо. Нойроо хармалж болохгүй та 5 хүүхэд төрүүлээ. Би дараа нь юу ойлгосон бэ гэхээр жирэмслэх төрөх бол зовлон биш байхгүй юу? Тэр хүүхэд төрлөө гүйцээ. Аимшигтай амиа хичээсэн жижигхэн хүүхэд одоо миний бүх эгог устгаж эхэлнэ гэж та бодчих. Дуртай цагтаа сирэн, дуртай цагтаа уйлн, дуртай цагтаа идэн ерөөсөө. Бүх анхаарлаа бид нар тэр хүүхдээр тавьж иж тэр хүүхдийг сайн нэг юм ирээдүйд нь санаа зовхгүй бурханлаг нэгэн болгож мужуулж чаддаг шүү дээ. Зүгээр хагас анхаарад болохгүй түүнчлэн тэр тусмаа Бурхан
Би таны оршихуйд орж ирлээ. За орж ирж байгаа нь орж ирлээ гээ да. Амьдрдаг. За би таны оршихуйд сууж байна. Аава. Миний хэрэгцээнүүд ийм байна. Би ийм зовлон туулаад явж байна. Би ингэж байна. Би тэгж байна гэж яах. Бурхан миний дотор бүх идгэрэл, бүх одоо тэр чөлөөлөлт эдүүсийг хийж идэг. Бүгдийн нэг дор биш. Яг тухайн цаг үед нь. Өнгөрсөн 4 жил бол миний хувь зур, миний өөрийн хувь хүний маань хувьд болохоор ямар ажиллагаа маш их явагдсан бэ гэхээр одоо би зүгээр хараа зоригтой хэлж байна л да. Тэр үедээ бол мэдэхгүйс. Хүнийг нэрээ ямар ч нэхэл болцолгүйгээр хайрлах гэдэг бол зүгээр бидний хувь тавилан байхгүй. Одоо энийг бүр яаж өөрчилж чадахгүй бид нар. Ямар ч болцол байхгүй. Чамаа туслаа гэж тэр хүн баярлаа гэж хэлэхгүй. Чи үхэн хатан гүйсэн чи эцсийн бүлэг чи хараагдана. Дээрээс нь удаан хизээ дуусах юм бэ энэ бүхэн ч ингээ бид нар хашгирч хахад бурхан өшөө нэг жоохон зовх хэрэгтэй байна да. Жоохон тэсэр хатуужил хэрэгтэй байна да чамд. Тэгэхээр бурхан харж байгаа хараа нь өөр. Бидний ярьж байгаа хараа маань өөр. Харин бид нар нэг зүгт харж эхлэх юм бол бид нар нэг харж эхлэх юм бол энэ айгүй амархан болоод явчихж байгаа. Тэгээ биднийг бурхан одоо юу гэдгээ те өнгөрсөн 4 жилд одоо зүгээр төсөөлье. Өнгөрсөн 4 жил би Судагийн дотор үнэхээр тэсвэр хатуужил төвчин давах чанар удаан зовох хүнийг хайрсаар байх тууштай хайрсаар байх ийм зүйлсийг би яг хүссэн хэмжээндээ хийж чадлаа гэж бурхан хэлэхдээ так гэж нөхцөл байдлыг өөрчилж байна. Одоо бол би танд зүгээр өөрийнхөө хамт алхдаг бурханы надад хийж өгсөн зүйлээс ярьж байна. Библиэлд тэр зөндөө байна. Йосефийн амьдрал надад бол энэ үед өнгөрсөн өдрүүдэд бол бүр үнэхээр маш тод жишээ болж бодогдчихсэн. Йосеф 17 настай хүүхэд. Гэхдээ бурхан түүнд 2 удаа маш хүчтэйгээр ирээдүйг иш үзүүлсэн зүүд өгсөн ба. Тэгээ хүү тэрийг тунхагласан. Хүмүүс тунхаглах нь зөв байсан, тунхаглах нь буруу байсан гэж ярьдгийн. Үгүй тэгээ зөвж гэнэ, буруу ч гэнэ болоод өнгөрсөн бид нар одоо яах вэ? Тунхагласан. Ах нартаа яриад хэлсэн. Би ийм зүудлээ. Нөгөөдөл нь уурсан. Аз олж монголчуудыг атаач юм байлээ шүү дээ. Бид нар ч бас ганцаараа атаач биш юм байлээ. Тэд нар хэлсэн. Чи юм уу биднийг захирах юм уу? Чи юм уу юу? Тэгэнгүүт дахиад 2 дахь зүудлсэн. Дахиад 2 дахь зүудлэнэ гэдэг чинь Йосефийн өөрийнх нь хэлж байгаагаар бол бурхан хийн гэснээ хийхээр баттай шийдсэнийг хэлж яана гэсэн үг. Тэгээд дахиад хэлсэн. Аав нь яриад байгаа зүйлийг нь энэ юу нь юу яриад байна гэж зүрхэндээ хадгалав гэж байгаа. Ах нар нь болохоор за энэ юу нь алия. Өөр ямар ч аврал байхгүй. Бид нар энэнд сүгднэ гэж байхгүй ш. Алия. Тэд нар маргалцсан. Зарим нь алия, ихэнх нь алия гэсэн. Алия гэдэг дээр санал өргөсөн. Гар өргөсөн. Ганц 2 ах нь болохоор за алаад яах юм бэ? Ашигтай хийл да бас зарчи. Нөгөөт нь болохоор амийн аврыг гээд Рюбен зүгээр нөхөнд хайчил та. Тэгтэл эцсийн бүлэгт аль нь түүний амь насны асуудалд яригдсан. Хүү баригдсан, хүү бүр худалдсан. Тэр фараоны хажууд гарч ир хүртлээр бүтэн 13 гаруй жилийн туршид бурхантай л байсан өөр хинтэй ч байгаагүй. Вакуумжсан сургалт. Ямар ч амралтын газар биш тэр. Боолчлол дотор. Түүний амь нас өдөр болгол яригдчихсэн. Өөхөө, эс өөхөө, оршихуу, эс оршихуу. Арай гэж нэг юм боломж түнд олцсон. Хааны уурыг хүргээд талхчин дарс барьдаг 2 хүн баригдаад өөрийнх нь байсан шоронд ороод ирсэн. Тэр 2 хүний нэг нь үхэн нэг нь аврагдана. Йосеф зүүдийн тайлж өгсөн, нэг нь үхсэн, цаасуулсан, нэг нь аврагдсан. Йосеф хэлдэг. За би бол ийм хүн шудраг зөв. Би бол зүгээр л хэлмэгдсэн. Надад ямар ч буруу байхгүй. Намайг нэг ийм газар байна гэдгийг та нэг хэлээд гаач. Би хэлмэгдсэн хүн байна. Тэр 2 хүн гарангуудаа нэг нь цааслагдсан, нөгөөдг нь эргүүлээд хааны дарсыг сөнгө дүрч ихэлсэн. Гэтэ мартцсан. 2 жил болсон. 2 жил. Энэ 2 жил бол Йосефийн хувьд бүх миний намайг би гэдгийг устгаж өгсөн. Яа тэгэл тэр харсан.
хүн гэдэг ямар амар байд юм бэ? Энэ ингээ би амийн аварсан шүү дээ. Энэ хүн өглөө босоод амьд байгаадаа надад талархаж болно шүү. Тэгэд нэрээ би чи өнөөдөр амьд нэрээ тэр Йосефийн тухай хаанд хэлээ гэж болно шүү дээ. Бүтэн 2 жил бурхан ч тэрнийг мартсан юм шиг шоронд нь үлдээсэн. Яагаад гэвэл тэр бол хамгийн сүүлд үхэх ёстой. Тэр л одоо аминч үзсэн байсан. Тэгээ 2 жилийн дараа тэр хааны хажууд гарч ирэхдээ зүүдийг нь тайлж өгсөн хаан талархад үгүй энэ бол бурханы ажил байлаа. Одоо бол өөрийгөө ерөөс ярих байсан. Манайхан Йосефийн түүх бол бидний үнэхээр тасарсан нууцыг агуулж байгаа юм байлээ. Бид нарт тийшээ орно бид тийшээ яармааргүй. Би юу гэж хэлж байна вэ гэхээр бурхан бидний асуудал болгоныг ялалт болгож хувирахтаа бидний дотор хүүгийнхаа дүрийг хизээж авахдахгүйгээр суулгаж өгч идэг. Тэсвэр дэвчээр эрэхтэй байна уу? Хайрлах. Би бодоход бид нар бүгд хайрлахад сурах хэрэгтэй. Бидэнд бүгдээрэнд нь хайрын хомсдол бий. Яагаад гэвэл бид нар ч бас хайрлуулж үзээгүй. Тийм учраас бид нар бусдыг хэрхэн хайрлахаа мэддэггүй. Гэхдээ бидэнд мэддэг бурхан биднийг олж авсан учраас одоо бид нар бусдыг хайрлахад сурж байгаа. Тийм л учраас бид нар зовдөг. Хайр бол зовлон. Хайр бол удаан зовлон гэж байна бүр. Long suffering гэж байна. Удаан зовдөг. Бид нар энэ удаан зовход өөрийгөө бэлддэг. Түүний оршихуй сууж явах та. Түүний оршихуйд амьдардаг хүн л энэ удаан зовлонг тэсэж дэвчиж гарч чадна. Тэгэхээр тэр бидэнд өөрийгөө илчлэх ёстой шүү дээ. Бид нар илчлээч гэж хүсэх ёстой шүү дээ. Хүсэхгүй бол тэр илчлэхэд айгүй төвхтэй. Хурж ирээл өмд гутал тэгэл мөнгө цаас тэгэл байшин сав яриад идэх хүнд бурхан өөрийгөө илчлэхэд үнэхээр төвхтэй гисэн ч тэ илчилсээр байдаг. Бид нар тэр амтанд нь орох ёстой байхгүй юу? Та илчлээч. Би Монголын талаар бүр иш үзүүлмээр байна. Иш үзүүлэг гэдэг чинь бурхны оюун ухаанд байгаа зүйлийг би энэ газар дээр авчраад зурж хайхыг хэлээд байна шүү дээ. Үгүй Монголын ирээдүй бол ийм байх болно. Тэр бурханд итгэдэггүй улс төрч хэлж шээ. Би Монголын ирээдүйд итгэж байна. Хэдийгээр тэр сурвалжлагч өөрөөс нь асууж байгаа байхгүй. Танд ямар гаргалгаа байна? Та чинь дуршлагтай. Надаа юу ч байхгүй. Гэхдээ би Монголын ирээдүйд итгэж байна. Монголын ирээдүй сайхан байх болно. Өөр шинэ үе гарч ирэх болно. Та бодтоо бурхны сүнсгүй хүн бүр ингэ мэдээд шүү дээ. Тэр чинь түүхийг судалсаар агаад. Түүнээс хин нэгэн хүн хурж ирээд миний төлөө иш үзүүлэхийг та хүлээх хэрэггүй шүү дээ. Үгүй миний амьдрал ийм байх болно. За өнөөдөр ийм байна. Гэхдээ ийм байх болно. Би ийм байх болно гэж би сүнсний ертөнцид тунх гэж яагаад оюуснаа өөрчлөгдөх хэрэгтэй гэж. Яагаад гэвэл өөрчлөгдөг оюун ухаан амаарчин гарч байгаа үгийг зөвшөөрдөг байхгүй. Тэнхтэй таач. Юу гинэ? Хүү яана автобусны ч мөнгөгүй хэвтэж ямар тэнэг юм бэ? Төрлөх оюун штэ чөтгөр мөтгөр бол биш зөв төрлөх бодол чинь. 2 дугаар Коринт номын 11-ийг харъяцмаар. 2 дугаар Коринт. Бурхан бидэнд өөрийгөө илчлэх хэрэгтэй. Тэр илчлэлтийн гэрэл биднийг сохлох хэрэгтэй. Бидний төрлөх оюуныг сохлох ёстой. 2 дугаар Коринт 11. Йоо би энийгс ойлгосонд амар баяртай байгаа. Ингэж гэвч 11-ийн 12-оос уншия. Та нар хүсвэл яг өмнөх хэсгүүдийг уншиж болно. Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр өөрсдийнхөө сайрхаад байгаа зүйл дээр бидэнтэй адилхан гэж харагдах боломжийг хүсэж буй хүмүүсээс тэр боломжийг нь би таслах юм аа. Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, залтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид ажээ. Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас энэнд гайхаад байх юм аа. Англи орчуулгыг харах юм бол сатан хүртэл өөрийгөө тэнгэр элч болгодог. Гайхаад байх юм ерөөсөө алга энд. Би одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар тэнгэр элчмэт болтол өөрийгөө харагдуулаад байгаа тэр сатаны залмихийг бид нар яаж мэдэх юм? Яаж таних юм? Паул энд хуурамч элч нар худал заадаг багш нарын тухай ярьж байгаа. Тэр хүмүүсийг яагаад энэ Коринтчууд чинь маш их сүнслэг хүмүүс шүү дээ. Одоо энэ сүнсний түвшин хэмжүүр бол маш өндөр.
хэлээр залбирна. Тэгээ маш олон төрлийн бэлэг авьяасыг эзэмшсэн гэж байгаа энэ сүм. Тэгсэн мөртлөө Паул тэдэнд хуурамч сургаал заадаг хүмүүсээс болгоомжлоо гэж бичээд байгаа байхгүй юу? Яагаад тэд нар болгоомжлох хэрэгтэй байсан бэ гэхээр тэд нар оюун санаа нь ерөөсөө өөрчлөгдөг байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Аврагдсан тэд нар зүрх сэтгэлдээ Христийг хайрладаг. Бодол санаа нь яг хүнийхээрээ зүгээр төрлөхөөрөө байдаг. Махан биеийн бодол санаа бол сүнсний бодол санааны эсрэг байд юм а гэж. Бид нар Матай номон дээр үргэлжлүүлээд энэ талаар айгүй тодорхой ярина л та. Тэгэхээр Христэд итгэдэг байх нь хамаагүй сүмд явдаг. Тэгээд зүрх сэтгэл итгэлээ мэддэг тэр хүн тийм ээ. Есүс Христ миний төлөө өгсөн, миний төлөө амьд бүгдийг мэднэ тэр хүн итгэдэг. Гэтэ оюун санаа нь ерөөсөө шинжлэгддэг. Дандаа төрлөх бодлороо юмсыг дүгндэг, рискээ тооцоолдог, тэгэл болно болохгүйгаа тооцоолж гаргадаг. Одоо түрүүний Чинзагийн хэлгээр би хинбэ гэдгээ бүр сайхан бичээд бодоод гаргаад тавьчихдаг. Тэгээ хүмүүсийн талаар дүгнэлттэй. Тийм амар олон Христэд итгэгч нар байдаг. Сүм цуглаанд ч явдаггүй тэд нар. Яагаад гэж асуух юм бол ярьж байгаа юм яг үний юм шиг. Би тэр сүмд очиж үзсэн. Тэгээ теологийн тал дээр бол нэг тийм хүчтэй биш юм байлээ. Нэрээ тийм байж болно. Би тэр сүмд очиж үзсэн. Ер нь голцуул нэг тийм авралын зармар гэсэн л хүмүүс идэм байлээ. Бас үнэн байж болно. Гэтэ тэгж шүүхэн тэр хүнийг өөрийг нь харанхуй, харалган болгоод байгаа байхгүй юу? Тийм хүмүүсийг сатан гэрлийн тэнгэр элч мэт болж өөрийгөө хувиргаад олцож авдаг гэдэг байхгүй юу? Тэгэхээр оюун санааны харанхуй байдал гэдэг бол диаволд хүртэл олзолдог байх нь шүү. Яагаад гэвэл энэ хүн шинээр сэтгэж боддоггүй. Энэ хүн бурхны дагуу боддоггүй. Наадах чинь дандаа өөрийнхөө боломжит тулгуурладаг. Наадах чинь риск алдахгүй. Ямар нэгэн ашиггүй болчихгүй гэхээс айдгийн. Наадах чинь тэгдгийн. Наадах чинь бидний бүх сул талууд тэрэнд олзолдог. Айгу энгийн жишээ. Одоо Монголд амар ханиад дэлгэрсэн баа. За би одоо бачаалтай хүний хэрэг бодъё. За хүмүүсийг цуглуулаа яах юм те. Одоо тий ханиад манайд төрчүүлээс те. Бас бурхны өгсөн хүмүүсийг хайрлах хэрэгтэй ш. Тэгээ сүмээ хаачи. Нэг сар. Сүмөр онлайнаар цуглая гэд. Яг л эрсдэл байна. Эсвэл манай сүмийн хүмүүс за яах юм те. Тэгээд пастор маань ойлгондоо айгүй ханиадтай ч байна. Тэгэл амар дээр нь засан шуурга муурга болол би сүм рүүгээ явахгүй. Ханиад тусчин. Бүгд дандаа хүний төрлөх бодол муу юу гэвэл нэг муу юм бол байхгүй. Тэгтээ гэрэл бол тав биш. Яг л бидний явж байгаа зам тэр чигтээ эрсдлэр дүүрэн. Бид нар бүх эрсдлийг ширээн дээр тавиад зааваа. Би халдар авч магадгүй юм байна. Зааваа. Би дампуурж магадгүй юм байна. Зааваа. Би бол гомдож магадгүй юм байна. Зааваа. Би энэ хүнийг хайрлаад сайнаа үзэхгүй юм байна. Гэхдээ зүгээр би танд итгээд би урагшаага явъя. Бурханд ийм л хүмүүс хэрэгтэй гэдэг. Бүр юм улаарсан одоо тий эрсдлийг тооцдгоо. Би саяхан нэг олон ангид кино үзсэн. Тэр аюу сонирхол бодит үнэн түүхээс сэдвэлсэн кино аахгүй юу? Тэгээд тэн дээр нэг одоо холбооны мөрдөх төвчөөний шинхэн ажилтан залуу. Тэгээ тэр залуу нэг бүтэн 20 жилийн турш баригдахгүй явсан нэг хүний хэрэг дээр очиж байгаа. Тэгээ тэр залуу хамгийн гол нь хинч нээгээгүй тийм шинэлэг мөрдлөгийн арга ашиглаад тэрийг барьчихж байгаа байхгүй. Тэр залуу штэ. Тэр залуу тэр одоо хүнийг барихын тулд барих хүртэл тэнэг мунхгаараа дуудулсан дарга нартаа. Тэнэг чам шиг ингэж чи бол холбооны мөрдөх төвчөнд байж бол хамгийн усан тэнэг. Ерөөсө тэрний арга замыг хинч хүлээж аваагүй, хинч итгээгүй. Тэгтээ тэр залуу өөрийнхөө зөв гэдэгтээ үнэхээр итгэж байсан. Дээрээс нь ажлын газараасаа тэр сайн үг сонсоогүй, дээрээс нь ихнэр хүүхэд нь хаяа авчихсан. Салцсан бүр. Саллаа чамаас. Чамтай ингэж бүх анхаарал нь тэрэн дээр төвлөрсөн. Тэр гинт хэрэг дээр. Тэгээ тэр хүнийг барьсан эцэст нь. Тэгээ барьсныхан дараа яасан гэж нөгөө өөрийг нь мунхаг гэдээсэн дарганаар нь бүгдээрээ тэр аргыг зохиосон болоод бүгд шагнал авсан. Тэр залуугийн талаар юу ч дурсаагүй. Одоо л тэр залуугийн тухай ярьж байгаа.
Сүүлд нь бүр олон жилийн дараа тэр залуу ийм юм болсон юм аа. Яг жинхнээсээ ингэсэн юм аа, тэгсэн юм аа. Ямар нэгэн зүйл дээр үнэхээр бүр одоо тэр залуу тэр гинт хэрэгтийг барьсан баг. Одоо тэр гинт хэрэгтээ сая ерөөсө 2 жилийн өмнө нас гарсан шоронд 80 эдэн настай та. Тэр хүнийг бүх насаар нь 20 ялыг 3 үржүүлж идэгсэн. Тэгээ шоронд байж байгаа 23 онд сая 80 эдтэй нас орсон. Үе олноор нь дэлбэлж алдаг хүн баггүй юу? Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр бид нар юуг ч анхаарахгүй, юунд ч хүч чармаалтаа тавихгүй. Зүгээр ингээ урсгалаараа хөвж байгаа замгал шиг яваад юунд ч очихгүй юм. Бид нар бурхантай алхна гэж шийтсэн бол тэр надад өөрийгөө илчлэхээс нааш бид нар тэндээс босох хэрэггүй юм. Тэр надад өөрийгөө илчилж яхад би магадгүй олон зүйлийг алдах байх. Би олон зүйлийг хажуугаараа өнгөрөөх байх. Олон боломжууд надаас холдох байх. Ингээд сууж ах ёо би ингэж яхаар зүгээр яшиг зүгээр орс хэлтийнхаа багшийн ажлыг хийгээд би ингээд цагаар багшлаа явбал нэрээс давж өгөндөө би орс хэлээр орчуулга ивэл аландаа би юу ч байж болно мэдхгүй одоо айгүй олон боломж миний хажуугаар өнгөрч болно. Би харамсаж болно тэрэнд. Тэгтэл би ингэ шийдсэн эн чинь намайг хүн үжлээгүй би ингэж амьдрнаа гэд би шийдсэн би үнэхээр ингэж амьдарч байгаадаа ч харамсахгүй байна. Энэ үнэхээр галзуугой амьдрал. Тэгтээ надаас одоо бид нар түрүү ярьсан шүү. Өв залгамжлагч байя гэж бүхнээрээ л төлөөс төлнө. Тэр гинт хэрэгтэн бол баригдахгүй гэдэгтээ зүгээр батаараа итгэлтэй байсан. Гэтэл яг өөрийнх нь аргаар тэр залуу барьчихж байгаа байхгүй. Яг л бүхнээ зориулаад тэрэн дээр анхаарсан. Бүр эхнэр хүүхд нүртэл салгаа явсан. Тэр маш олон боломжийг алдсан. Маш их хүмүүст хараалга зөвхүүлсэн. Бүр тэрэд тэрэнд ямар ч гавьяа шагнал өгөөгүй. Бүх нөгөө тэнэг мангар тэнэг юу ч хамшиг юм тэнэг аргаар хүн барьдаг хүн байдаг бол дараад нь дарга нь тэр арга бол би зохиосон юм а гэд яри шагнал авч байгаа байхгүй. Бид нар бурханы илчлэлтийг хизээ надад илчлэх хүртэл гоцоосоор л байх хэрэгтэй. Гэхдээ та надад илчлээч. Одоо та нарын дотор надад ч гэсэндээ үнэхээр занглаан тайлагдаасаа гэж үсэж байгаа асуудал байгаа шүү дээ. Яа болохгүй байна. Яагаад энэ ерөөс болохгүй. Бид нар дуугүй болж нэг хэсэг явдаг, дуугарч нэг хэсэг явдаг, уйлж нэг хэсэг явдаг. Янз бүр л болдог бид нар. Тэгтээж бид нар тууштай түүн дээр бүх анхаарлаа тавьж сурах ёстой. Энэ бүх асуудал би одоо боддгийн хэрэг би тэр байшинг бачаарал дээр барих гээд эхлэегүй бол би түүн дээр анхаарлаа тавьж сурахгүй байх байсан. Хизээч шүү нэрэ. Би хизээч ийм том сорилтонд орж үзээгүй манайхаа. Би бос сорилтоос амар айдаг хүн. Би аюулгүй байх юмсан, ямар ч эрсдэлгүй байх юмсан гэж би хичээж амьдэрдэг хүн. Зүгээр намайг тав тухын маань зооноос зүгээр аваа ицсэн байхгүй. Би өөрийгөө авч хайсан уу, энэ нэгэн авч хайсан уу хамаахгүй. Ямар ч байсан би гараа хаягдцсан. Харин би хизээч ингэж соригдож үзээгүй. Би хизээч ингэж түүнээс зуурах, би хизээч зуурахгүй байх байсан. Хэрвээ би тэр тав тухандаа л байгаад байсан бол, би юутай байгаадаа итгээл байгаад байсан бол, би цалингаараа түрээсээ төлөөд байгаад байх байсан. Тэгээ би санаа зовхгүй байх байсан. Тэр надад өөрийгөө илчлэхгүй байх байсан. Би түүний туг туман илчлэлтийг би авахчгүй байсан. Энэ миний оол зохгүй, энэ миний ашиг, энэ миний эрдэс, энэ миний баялаг. Хэн ч өгч чадахгүй. Би худалдаж авч чадахгүй. Энэ өөрөө энэ асуудал чинь бүхэл бүтэн цааш нь хүнийг, бүхэл бүтэн цааш нь удмыг би болгож штэ. Ямар бүр үсээ зулгаамаар тийм өдрүүд надад байсан. Зарим өдрүүд бол амиа орлмаар өдрүүд байсан гэж хэлмээр байна. Буруутныг хайсан, тэгснэ зөвтгсөн, тэгснэ. Бүр ямар олон янз болсон бэ. Харин бурхан бүгдийг тэнцвэржүүлж, өөрийнхөө хүнийг эрүүл саруул болгож, өөрийнхөө хүнийг баяжуулж гаргаж ирэх ёстой. Яагаад гэвэл итгэл соригдохгүй бол байж яадыг. Итгэл соригдохгүй бол байж яах юм? Юунд итгэх юм бид нар? Харагдаж байгаадаа итгээд итгэл биш ш тэр чинь. Харагдаж өгөхгүй ямар ч найдваргүй хаана байгаа нь мэддэхгүй тэр л зүйлс минийх юм а гэж та итгэж бүр юу ч болж ирсэн. Үгүй би итгэсэн хэвээрээ байна мэдүү. Би итгэн заа юу гэж түүний нүрийг ирэн хайгаад түүний оршихуй дотор орилоо сууж явах чинь тэр өөрийгөө илчилгээд та
бидний итгэл соригдохгүйгээр бид нар баян болохгүй. Би танд хэлье, баян болмоор байна уу? Гараа өргөж. Үгээд бүр хөлөө өргөндөө бид нар бас. Тэ болдог бол тэ. Хоёр гар, хоёр хөл өргөндөө би гүнжигийнхаа зааснаар бүксөөрөө газар суужгаад ингээд өргөчихнө. Итгэл соригдно. Бүх баялаг таны дотор хураагдана. Тэгжээч бурхан танд энэ ертөнцийн баялагийг найдаж өгнө. Эсвэгөөс та найдваргүй хിവэрэл байна. Яаж тэр найдаж өгөх юм? Бүх алтыг яаж найдаж өгөх юм? Дотор ч асуудал байна шүү дээ. Бүх мөнгийг яаж найдаж өгөх юм? Йосефийг яаж алингийн алдуулсан юм? Тэр бүр ертөнцийн баялагийг хараад бүр ямар ч аппетитгүй болтлоо. Бурханы гарт зүгээр л баригдсан байхгүй юу? Зүгээр л итгэсээр л байсан. Потифарын гэрээс гараад нэг нийгэм дээр гараад уул муулаа эзлэе гэсэн чинь бүр юу уул зөв шоронд авч ийцсэн. Харин тэр шоронд жинхэнэ өөрийнх нь нөгөө бүр нэг те хүнийг бүр нэг хөдлөгдөг нэг тийм зөвүүн асуудал өгдөг хүний дотор. Хилэнгүүт царай мараа сонирн болоос та нэрэ. Би бол мэднэ өөрийнхөө тэр асуудлыг. Гэтэ одоо баяртай явсан, зайлсан. Дахиж хизээч би чамтай тэрвэрлдэг ч нэг секунд чамтай хамт баймааргүй. Муухай үнэртэй заваа юм. Харин одоо надад юу байна вэ гэхээр итгэлийн шалгуураар цаашаа өргөжлөл алах хэрэгтэй. Цөмөрөө дараагийн бүтэн сэдвэр өргөжлүүлье. Хайр таваа танд үнэхээр талархаж байна. Тантай амьдрах үнэхээр гайхалтай. Тантай амьдрах, танаар хүмүүжих, таны илчлэлтийг хүлээж авах, танаар дүүрэх энэ дэст үнэхээр өөр амьдралаа. Ийм учраас ийм өөр амьдрал өгсөн тань талархаж. Энэ амьдралыг өгөхийн төлөө амиа өгсөн Есүс Христ тань талархаж байна. Өгсөн, хин ч биш болгогдсон. Ядуурсан, хоосорсон, доромжлуулсан, хаягдсан, тарчилсан. Гэсэн чи та биднийг харж ирсэн учраас тэр бүхэн танд юу ч биш байсан. Тийм учраас танд талархаж байна. Та үргэлжлүүлэн биднээ лөө яриач. Үргэлжлүүлэн өөрийгөө илчлээч. Бид нар хамгийн наазахын хэрэгцээгээ бариад тань руу очиход та өөрийгөө би ийм юмаа гэд харуулаач. Тэгээд таны илчлэлт биднийг бүрэн бүтэн болгох болтугай. Бидний бүх дутагдлыг нөхөх болтугай. Бидний бүх дутуу байгааг дүүргэх болтугай. Бидний бүх одоо шамлж байгаа, голж байгаа бүхэн юу ч биш юм байна гэдгийг бидэнд тод харуулах болтугай аваа. Бид нар махан биеийнхээ бодол санаагаар алхахыг эсэргүүцэж байна. Бид нар тантай дайсагнаж биш, харин тантай нөхөрлөж алхахыг хүсэж байна. Тэгвэл таны бодлууд биднийх болоосай. Таны бодлууд бидний бодлуудыг устгаасай. Бид нар тань шиг тийм дээгүр боддог, тийм өндөр боддог, тийм өндрөөс юмсыг хардаг. Өчөөхөн бодол санаатай биш, харин аав шигэ боддог. Тийм хүмүүс байхыг хүсэж байна. Та бидэнд туслаач. Яагаад гэвэл энэ хүний хүчээр хийх ямар ч боломжгүй. Тандаа гүнээ талархаж байна. Хөвгүүд охтуудын төлөө талархаж байна. Энэ өргөөн дотор тасралтгүй босгож байгаа үнний багнуудын төлөө талархаж байна. Зөвхөн гэр бүлүүдийн төлөө танд талархаж байна. Таны үг бол амьдруулдаг, таны үг бол итгэвчүүлдэг, таны үг бол асаадаг юм гэдгийг эндээс авахулаад Монголын бүх христийн сүм чуулганууд мэдээсэ. Мөнхийн аав. Тийм өдөр ирж аваа. Гарцаагүй ирж аваа. Та харуулах болно. Та бүр харахгүй байгийнх нь нүднийх нь хаалтыг авч байгаад харуулах болно. Тэгээд та биднийг диаволгүй төвшөнд гаргаж л таараа. Йосефийг та фараоны баруун гартал давьячаад Потифарын эхнэр түүний бүх гэрийнхэн Йосефийн хөл дор орж ирсэн юм а. Хинч түүнд халдаж чадахгүй. Ахнаар нь хүртэл яаж ч халдаж чадахгүй. Тийм өндөр байр суурин та түүнийг аваачсан. Яа тэгэл та хүнтэйгээ ажиллаж, та хүнтэйгээ амьдарч, та хүнд өөрийгөө илчилж байсан учраас Йосеф өөрийнхөө дотор байгаа бүх зүйлээ танд өгөөд оронд нь танаар дүүрсэн юм а. Гайхалтай өөгдөөц бидэнд байна. Тэдний өв биднийх. Тэдний туусан зам биднийх. Тэдний өв заламж
дагамжлагч нь бид нар байна. Үндэстнүүд хийгээд тэмүүд бидний өв. Бид нар хүлээж авах болно. Энэ үндэстэн бидний өв. Бид нар ингэж харж байна. Бид нар бурханлаг хөвгүүд огтуд энэ үндэстэг захирж байгааг харж байна. Амен. Тэд нар зүгээр л хурлаа залбирлаар эхлүүлдэг биш. Тэд нар бүр хэлж байгаа үгээрээ тэр харанхуй цайзуудыг нурааж байдаг. Хэрэгтэй байр суурин дээрээ гарсан тэр хүчирхэг сүнслэг бурхнаас имээдэг зөвхт шудраг хөвгүүд огтуудыг би харж байна. Амен. Тэр цаг ирж явна. Улам ойртсоор байна. Харанхуй улам бүдгэрч гэрэл улам ойртож байна. Халелуя. Тэм учраас бид нар танд талархаж байна. Бидний өнөөдрийн амьдралын нөхцөл байдал үндэ юу ч биш. Энэ бидний анхаарах зүйл биш ээ гэж таны сүнс биднийг ятгаж байна. Над руу анхаараач. Над дээр бүх анхаарлаа тавь. Би бүх амжилтын чинь үндэс байна. Би бүх баялагын чинь их ундраг нь би байна. Амен. Над руу хараач. Бидний өөр тийш хараач гэж таны сүнс ятгаж байгааг бид нар сонсож байна. Амен. Туслаач та бидэнд. Анхаарлаа төвлөрүүлэхэд туслаач. Би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.